Оройн төргийн эрхэм хүнд үзэгчтэй нүүл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар Монгол визийн цамхгаас үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манай редакцийн сонгож авсан сэдэв бол өвлийн уралдаан ба үнэт зүйлсийн мөргөлдөөн сэдвээр бид бүхэн ярилцахаар студидээ 6 зочноо урьж авчираад байна. За яагаад энэ сэдвийг сонгох болсон талаар бяцхан сурвалжлага үзээд студидээ зочдтойгоо танилццгаая. Монголчуудын хувьд эртнээс уламжилж ирсэн уралдаан тэмцээний төрөл бол хурдан морины уралдаан. Анх 1700-аад оны үед хурдан морийг насаар нь ангилж уралдуулж иржээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар үндэсний төв архивын сан хөмрөгдөх наадмын баримт бичигт 1803-аас 1920 оны наадмын талаарх баримт бичгийг шүүж үзэхэд тухайн оныхоо зөвхөн 5-аас 8 дугаар сард даншиг наадам хийж байснаас биш одооных шиг 2-3 дугаар сард улс орон нутгийн хүрээнд өргөн хэмжээний уралдаан болдоггүй байжээ. Сайн ноён хааны гушууны нэг өвгөн над хэлжсэн ма тэрийг үжилсэн гэхээр зэрэг хөөхнөгөө ургаж хөхөө шувуу донгодож тэнгэрийн уу донгойхоос өмнө хурдан морь уралдах үүдэн гэр дээр тавих дээлэн сугалдрах гурвыг монголчууд цээрэлдэг байсан гэж. Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач 25 хүүхэд амнасаа алдсан байна. 1996-аас 2006 онд 17, 2006-аас 2008 онд 2, 2012-оос 2014 онд 6 хүүхэд хурдан морьноос унан амнасаа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм. Гэмтэл суух судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар 2012 онд 326 хүүхэд, 2013 онд 308 хүүхэд, 2014 онд 307 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч 2012-оос 2014 оны хооронд нийт 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол зөвхөн одоогоор бүртгэгдсэн тоо. Үүнээс гадна эмнэлэгт хандаагүй нууцлагдсан, амнасаа алдаж гэмтэж бэрцсэн хичнээн ч хүүхэд байж болцшгүй. Хурдан морь унаач эдгээр хүүхдүүдийн эрх өнөөдөр хэрхэн яаж зөрчигдөж байна вэ? Үндсэн хууль хүүхдийн хамгааллын тухай хууль хүүхдийн эрхийн тухай хуулийн одоо ер нь хүүхдийн аюулгүй байдал хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой бүх заалтуудыг бол зөрчиж байгаа. Энэ дээр бол энэ энийг үндслэл болгоод дээрэс нь бид нар саяхан хэлсэн чагсаалтуудаа үндслэл болгоод энэ хаврын морин уралдааныг гарсан товтой холбоотой засгийн газрын тогтоолыг төдөлзүүлээч гэдэг саналыг захиргааны иргэн шүүхэд гаргасан байгаа. Хөдөлмөрийн сайдын 2016 оны тушаалаар насан туршаагүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан. Үүнд 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан сунгаа үсрэгэнд насан туршаагүй хүнийг ажилуулахыг хориглосон байна. Гэвч 2017 оны 2-р сарын 22-нд батлагдсан засгийн газрын тогтоолоор 2017 оны 3-р сарын 5, 12-ны өдөр Хөвсгөл гой болтой Төв аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар товлсон байна. Тэгвэл хүүхдийн төвчгөө хөдөлмөрийн эсрэг хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ төрийн бас байгууллагууд нийслэлийн захиргааны эргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байгаа. 2017 оны 3-р сарын 3-ны өдөр захиргааны эргийн анхан шатны шүүхээс Хөвсгөл гой болтой аймагт 2017 оны 3-р сарын 5, 12-ны өдрүүдэд товлсон хурдан морины уралдааныг түтгэлзүүлэхээр шийдсэн байна. Гэвч 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалан суманд Дүнжин гаруй 2017 уралдаан зохион байгуулагдсан юм. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлахдаа шүүхээс захирамжаа албан ёсоор мэдэгдээгүй гэж тайлбарллаа. Шүүхийн шийдвэр гарсан гэдэг юм бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсээр гараад байгаа болохоос биш яг манай зохион байгуулах комисс болон Монголын морин спорт одоо миний гарт байна л да. Морин спортын вояжтай холбоон дээр энэ албан ёсныхоо хариуг өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарахтаа зэрэгцсэн захиргааны иргэн шүүгч засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй юу үгүй юу гэдэг маргаан нийгэмд гараад байгаа юм. Энэ асуудалд хууль зүйн дотоод иргэн дэд сайд ч бас өөрийн байр сураа илэрхийлсэн байгаа. Түүний Твиттер хуудаснаа нийтлснээр захиргааны иргэн шүүхэд төрийн гүйцэтгэгчдэд байгуулгын шийдвэрийг хянах эрх хэмжээ үндсэн хуулиар олгогдоогүй гэсэн юм. Харин үүнд захиргааны иргэн шүүхээс дараах тайлбарыг өгсөн юм. 2016 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дээр бол энэ засгийн газрын тогтоол захиргааны эргийн анхан шатны шүүх бол хяналттай байх харин шийдвэрлэх бол манай маргаан бол мөн гэж үзэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч дээрх асуудал хэлсэн үгэндээ шүүхийн захирамжийг тухайн байгууллага хэрэгжүүлсэнгүйгээд иргэн хариуцлага тооцоолохоор шүүхтэй эргээд хандхад шүүх авч хилцэх боломжтой болсон гэлээ. Хариуцлага тооцох боломжгүй юу? Боломж байна. Тэгэхээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид нар ингээд нэг албан тушаалтнуудтай юм уу засгийн газартаа холбож тэднээс хамааруулж асуудал шийдэх гэдэг байгаа. Гэтэл нөгөө захиргааны энэ ерөнхий хууль чинь маш том дэвшил болсон байхгүй. Дахиад иргэн энэ шүүгчийн захирамж гаргасан энэ шүүгчийн захирамжийг одоо хэрэгжүүлэх ёстой байгууллага нь хэрэгжүүлсэнгүйгээд хариуцлага тооцоолъё гэдэг нөгөө шүүхтэй эргээд хандхад шүүх авч хэлцэх боломжтой байна.
Иргэний нийгмийн байгууллага захиргааны ерхий хууль нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж төрөөмөс байгууллага шүүхэд хандах боломж олгосон гэж үзэж байна. Мөн ерөнхийлөгчийн зүгээс дав заалдах шатнаас цаашлаад дээд шүүх иргэний танхимаар хэрэг шийдвэрлүүлэн морин уралдаан түнд хүүхдийн эрүүл мэндийн хохирлыг шүүхийн шийдвэрээр зогсоох бүрэн боломжтой гэж үзсэн байна. За тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар бид студид урьж авчирсан зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн хүүхэд хамгааллын үндэсний сүүлчээний зохицуулагч Цэвэн хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Мөнх сайхан ирсэн байна. За шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн угсаатны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Инхбатар нар ирсэн байна. За миний зүүн гар талд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хууль зүйн ухааны доктор Гүн Бэлэг хүрэлцэн ирсэн байна. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Башүлзий ирсэн байна. За морьтон монголчуудын өв соёлыг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Төмөр нар иржээ. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Нүүл шийдэл нэвтрүүлэг маань уламжлалт ёсоор GoGo-ийг тэй хамтран санал суулгыг онлайн хэрэглэгч дунд явуулдаг байгаа. За өнгөрсөн баасан гарагаас эхлэн хүргэсэн санал суулган дээр за таны бодлоор хурдан морь унаач хүүхэд аль улиралд мориноос унах эрсдэлтэй вэ гэдэг асуултыг онлайн хэрэглэгчдээс асуухад өвлийн уралдаанд хүүхэд ихээр унаж бэртдэг учраас энэ уралдааныг болох хэрэгтэй гэж 48% нь үзсэн байна. За аль ч уралдаанд хүүхэд мориноос унаж гэмтдэг гэж 32% нь хариулсан бол за уламжлаад байгаа хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангуул эрсдэл бага гэж 19% нь хариулсан бол зуны уралдаанд олон морь уралдаг учраас хүүхдэд илүү эрсдэлтэй гэж санал суулгад оролцсон хүмүүсийн дөнгөж 1% нь үзсэн байна. GoGo-ийн дээрээс маргааш бас энэхүү хилцүүлгийн онцлог ишлэлүүдийг мэдэх боломжтой. Тэгэхээр түүхийн их сурвалжаасаа болон түүхэндээ монголчууд маань хурдан морь хизээнээс уралдуулж ирсэн бэ. За хэдэн насны хүн унаж байдаг байсан бэ гэдгийг бас би түүх судлаач зочдоосоо эхэлж сонирхмоор санагдлаа. Тэгэхээр Инхбатар түүхчээс эхлээд сонирхоо идэхүү. Сая Дулан багшийн яриаг бол бид бүхэн өмнө нь нүүл шийдэл нэвтрүүлгийг сурвалжийг бид мэдээнд их ашиглаж байгаа. Гэхдээ энэ бол бас ардын аман зохиолоос болон өөр хүний ам дамжиж хэлсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр яг бичигдэж үлдсэн манай түүхэнд хурдан морь хизээнээс ямар насны хүн унж ирсэн байд юм болоо таны судалснаар. Тэгээ ер нь монголчууд бол эртээр үеэсээ бол адуу гэдэлж ирсэн. Гэхдээ бол олон төрөл зүйл дээр эдэлж ирсэн байна. За цэрэг дааны, за ан авийн, тийм ээ, мэдээлэл харилцаа холбооны, за ингээд мал малга, хөсөг тээвэр. За ингээд өнөөдрийн бидний ярьж байгаа хурдан морь уяж уралдуулах, гой чимгэл гэсэн төрөл зүйлүүдээр бол адуу хөлөд эдэлж ирсэн байна. Ер нь бол түүхийн сурвалж толгуур өчгүүд бол за ингээд нуус товчоноос аваад үзье бид нар. За ингээд боорчийн хурдан ухаамарч гэдэг юм уу? За чилүүдэгийн хурдан ухаамарч гэдэг юм уу? За ингээд тэр зэлэм хурдан саарл морийг бол эзэн хандаа олзолж авчирч өглөөч гэдэг юм уу? Ер нь хурдан морины онцлог шинжүүдийг одоо морины тийм ээ хурдан шинжийг онцолж ингэсэн бол нэлээдгүй байна. За ингээд аюун ангорны үед ч адууны яам байгуулагдсан байдаг юм уу? За ингээд раашаа тэдний судрын чуулганы үед хурдан адууг нэлээд эрхэмлдэг байсан. За тогоон төмөр хааны үед бас одоо хурдан мордыг одоо цэргийн акт болгож тийм ээ. За 10 адуунаас 10 морьтой айл үлэхэд 2-ын татдаг ч байдаг юм уу. Ийм байдлаар бол нэлээд тусгаж үлдээсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг хурдан морийг бол яг хүүхэд ундаг байсан юм уу? За өвөл яг ундаг байсан юм уу гэдэг нь бол яг төдийлөн тодорхойгүй. Гэхдээ одоо манай үндэсний төв архивын баяр наадмын одоо цуваа гэж байна. За 1800 оноос хойш тэн дээр бол ямар ч байсан одоо бидний ойлгож байгаагаар бол тийм ээ энийг цааш нь дахиад нэг талаас судлах шаардлагатай. Гэхдээ одоогоор бол ямар ч байсан өвлийн үед бол урд мөр уралдуулж байгааг үгсэн ийм зүйл байна. За баярлалаа. Тэгэхээр төмөр учир гоогоос бас яг саяын асуултаа асуумаар санагдлаа. За Монгол наадам бол ЮНЕСКОгийн биед бус өвд бас хадгалагдаж хамгаалагдсан байгаа. За тэнд бол Монгол наадмын нэг хэсэг нь бол бас унаач хүүхэд бол яалчгүй нэг хэсэг нь болж орсон байдаг. Тэгэхээр таны судалснаар болон сонссноор ямар түүхийг сурвалжууд байд юм бол та танилцуулаач. За түүхч ярьсан. Өнөөдөр ярьж байгаа асуудал бол өвлийн уралдаан одоо зөв шийдлийг олох энэ чиглэлийн одоо байр суурь илэрхийлсэн юм ярьж болж байна. Тэгээд түүхийн аль ч нийгэмд монголчууд морь оруулж ирсэн. Түүхэн өв соёлоо бид өөрсдөө авч үлдэх, хамгаалах, цаашдаа үр хөвгтөө үлдээх Монголын одоо өв соёлын олон том асуудал байгаа л да. Тэгэхээр бол одоо хүмүүс байр суурь ярих баг одоо морин спорт оюутны холбоо хууль зүйн энэ сая телевизэн одоо сурталчилгаанаас харагдлаа. Энэ бүхнийг бол текст тогс гэдэг юм уу замын одоо хүний яриа шиг ингэж ойлгож барих болмоор уулзаж улаан өрөөрөө ярилцаж болгоосай.
Үнэхээр монголчууд хэдэн зуун жилийн үеж ирсэн оролдож ирсэн юм уу боломжтой. Хүний эрхийн төгөөмөл тунхаглаж олон улсын том баримтчиг байдаг. Хүүхдийн эрхийн конвенц гэж байдаг. Хэн нэгний эрх шиг хэн нэгний хязгаарлагдана. Уяасын эрх шиг хүүхдээр хязгаарлагдана. Хүүхдийн эрх шиг уяасаар хязгаарлагдана. Уралдааны зам хурдан орны энэ одоо уус соёлын хамгаалах нийгэмлээс Монголын өөрийн эрх шиг хамгаалагдана. Цаана тусгаар тогтмол үндэсний аюулгүй байдал гэж Монголын одоо цаас хорин болсон ийм сайхан одоо бүтээн байгуулалт байна. Гэтэл үүн рүү ямар нэгэн байдлаар халдах гэсэн юм уу, харийнхны гэдэг юм уу, гадны хүний санаа нөлөө ордог юм уу, мэдхгүйгээс болдог юм уу, мэдэн бүдэлдэг юм уу, цаг үеийн ийм одоо сонин мэдээлэлүүд гарч хүмүүсийг төөрөгдүүлэх ийм байдлаар хандж байгаа явдлууд бас манай нийгэмлэг бол Монголын одоо мордны соёлын хувийг хамгаалах шинэ тутам байгуулагдсан шинэ нийгэмлэг бидэнд одоо хийж бүтээсэн гэдэг юм уу хийж бүтээхээр ажил асар их. Зөвхөн Монгол морины биш, Монгол бүхий, Монгол сорын гэтэл Монголын сор өөрөө асуудлаа шийдэж Монгол бүх хоорондоо бүх асуудалтай байх байгаа юм. Тэгсэн мэт Монголын бүхий холбоо өөрсдөө асуудлаа шийдэж. Тэгэхээр Монголын морийн спорттой уяастай холбоо Монголын өв хамгаалах энэ соёл нийгэмлэг энэ тусгай асуудал руу яагаад хөндлөгийн байгууллагууд яриад яагаад хөндлөгийн байгууллагууд ингэж одоо замын одоо өмнөх мэйгдэг юм уу захиалгатай сонин байдлаар ард нь ард түмэн гэж асуулт том юм байгаа. Бичсэн хууль байна, бичигдээгүй хууль байна. Бичигдээгүй хууль гэдэг бол бараг л бичсэн хуулиас одоо 100 жил түмэн жил дарахлагдаж байсан. За баярлалаа. Тэгэхээр хоёр хуульч болон өв соёл хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл маань ийм байр суурьтай. Тэгэхээр мэдээч хэрэг яг энэ асуудлаар олон жил уулзаж ирсэн. Энэ бол энэ үеийн асуудал биш. За Гөгөө цэгийн редакцийн бас мэдээллүүдийг шүүж үзэж байхад 2012-3 оноос бас шүүмжилттэй хүний эрхийн байгууллагуудын шүүмжилттэй мэдээллүүд бол их олон жил гарч ирсэн байдаг юм байна. Тэгэхээр бусад хүрэлцэн ирсэн зочдоосоо бас өөр түүхийн их сурвалжууд мэдэх болон өөрсдийнхөө байр суурийг яг энэ 93 наадам болон өвлийн уралдаан яг сүүлийн 10 хэдэн жилээс эхлээд хаврын хүйтний улиралд морь уралдуулаад эхэлсэн нүү? Эсвэл энэ маань байсан зүйл үү гэдэг дээр байр суурь илэрхийлэх зочин байвал энд ашуулцыг байгаас. Тэгэхээр энэ бол атуу гаршуулаад одоо 3000 жил болж байгаа. За монголчууд бол хамгийн түрүүн энэ атуу гаршуулж аж ахуйн соёлдоо хэрэглэсэн ард түмний нэг юм багмаа. Тэгэхээр өнөөдөр дэлхийд дээр 60 сая атуу байна, Монголд 3 сая атуу байна. Бид атуугаараа дэлхийд 6 дугаарт орж байгаа. За атууг ашиглах, атуутай харьцах соёлоор бол монголчууд дэлхийд дээгүүр ордог. За яагаад гэвэл монголчууд энэ атууны тоноглол, хазаар ногч, чөдөр гэх мэт юмыг баг анхалж эхэлж хийсэн ийм ард түмэн. За ер нь төрд ёс бий болсон цагаас эхэлж энэ морин уралдаан үүссэн гэсэн бас тийм одоо түүхийн сурвалж байдсан байл. Өөрөөр хэлбэл хүнүүс үнүүгийн үеэс одоо энэ уралдааныг зохион байгуулж ирсэн байна гэсэн одоо ийм бас дүгнэлт тохиолчд байна. Тэгэхээр бол бид бол энэ моринтой харьцах соёлыг бол одоо эхэлж бий болгосон энэ удаан жил тээж байгаа. Цаашид бол энийг хөгжүүлж дараагийн үе шатанд өгөх юм үүргийг хүлээж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За өвлийн уралдаан бол болдоггүй Монголд. За хаврын уралдаан болдог. Хавар бол өрн дулаан цаг ирсэн. Өнөөдөр жишээлбэл хаврын ихэнх сарын одоо хэдэн өнөөдөр нэмэх градустай гадаа бол одоо мориор уралдах, мориор дахихад ямар ч одоо асуудалгүй ийм цаг үе байж байгаа. Тэгэхээр өрн дулаан цаг ирэхээр одоо мориор уралдуулдаг энэ улам жил бол бас их эртнээс тогтсон юм байл. Өнөөдөр 70-80 гарсан хүнээс одоо хавар морь уралдаж ирсэн үү гэж асуух юм бол захын хүн би хавар уралдаж ийсэн. Тэр уралдаан цохинд очиж уралдаж ийсэн. Тэр одоо хөндөд бид нар уралдаж ийсэн гэж хариулдаг ихэнх. Тэгэхээр бол энэ байсан. Байхдаа бол тэгж нэгдсэн хэмжээгээр биш жалга дов өөр сахалтынхнаараа ингэж бүлэг болж уралддаг. Энэ өөрөөр хэлбэл юу хаврын баяраа бас тэмдэглэдэг ийм одоо заншил бол монголчууд нэлээд дээр үеэс байсан байна. За баярлалаа Дашуулцыгаа. Тэгэхээр мөнгө сайхан докторийн хувьд бол шүүхийн шийдвэр гарсны дараа бол та өөрийнхөө нийтлэлийг гаргасан. За нийтлэл дээрээ бол хүүхдээр уралдуулахаа, морь унуулахаа бүр болий гэдэг санаа бол явж исэн гэж ойлгосон зөв. Тэгэхээр энэ том хадгалагдаад илтсэн. За зарим нэг уяачдтай 7 хоногийн туршид нэвтрүүлгийг бэлтгэхэд утсаар болон уулзаж санал бодол солилцоход за Монголд бол адуутай хүн болгомоор уралдуулах хүсэл эрмэлзэлтэй. Энэ бол Монгол соёл төрийнхөө сүлдэнд
адууга заасан ард түмэн. За энэ том үнэт зүйлийн эсрэг за бид нар одоо 21-р зууны хүүхэд хамгаалал болон манай нэгдэж орсон конвенцүүдийг та нийтлэлдээ маш их оруулсан байсан. За яг ийм сошиал медиа дээр болон хүмүүсийн ингээд сэтгэлдлийг уншиж байхад бас яг нэг талдаа биш байна. Хүмүүс зарим нь бол маш ихээр шүмжилж байна. Монгол гэсэн юм руу дайрж байна гэж шүмжлэл их гарч ирж байна. Олон сэтгэлдлүүдийг ингээд базаад хэлэх юм бол ерөнхийдөө яагаад та өөрийнхөө нийтлэлээр хүүхдэр унуулахаа бүр болиё гэдэг санал гаргасан бэ? Тэрийг сонирхоод. За энэ дэр нэг факт байгаа. Тэр юу вэ гэхээр сая та бүхний одоо ихэнд гаргасан тоогоор бол жилд бол 2 хүүхэд амнасаа заавал алдчих. Энэ бол тодорхой. Дунджаар. Доод нь 300 хүүхэд одоо гэмтэж бэртэж байгаа. Олонх нь бол гайгүй. Гэхдээ нэлээд олон хүүхдүүд бас хүнд гэмтэж байгаа. Хөгжлийн бишрэлтэй болж байгаа. Ийм жишээнүүд маш олон байж байгаа. За тэгэхээр энэ бол өөрөө одоо хизээ гарсан тохиолдлуудын нэг анализ хийгээ үзэхээр хаврын уралдаан зарим нь гарсан байж байгаа. Бараг талаас илүү нь бол 100 гарсан байхгүй юу? Хүүхэд нас орсон тохиолдлууд байна, гэмтсэн тохиолдлууд. Тэгэхээр эндээс бол бид нар хаврын уралдааныг одоо хязгаарлах дээр бол мэдээж уламжил биш ийм том хэмжээний ийм наадам байдгүй гэдгээр хязгаарлах ийм санал бол олонх байна. За миний хувьд бол энийг яагаад тавьж байгаа юм гэхээр манай үндсэн хуулийн 16 дээр төр хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гэж маш тодорхой заасан. Тэгэхээр хүүхдийн ашиг сонирхол бол амьд явах, эрүүл мэндэд хамгаалах энэ бол хамгийн суур ашиг сонирхол. Тэр хүүхд байх уугүй юу, эрүүл сарвал амьдрах уугүй гэдэг ашиг сонирхол. Тэгэхээр энийг бол төр хамгаалах үүрэг хүлээж байгаа. Тийм ч учраас жишээлбэл одоо жолооны одоо үнэмлэхийг бол насан турш хүн шалгалт өгж явдаг шүү дээ. Эрсдэлтэй үйл ажиллагаа учраас. Тэрнтэй адилхан хориглох ёстой мó гэсэн ийм нэг зүйл байгаа. Дээрэс нь яг уламжлал өөрөө одоо хүүхдийн ашиг сонирхолтой зөрчилдүүл аль нь илүү вэ гэж. Тэгэхээр манай үндсэн хуулийн оршилд бол уламжлалыг нандинаа өвлөх юм заалт байгаа. Гэхдээ бид нар бол юу гэхээр уламжлалыг үгүйсгэж байгаа зүйл ерөөсөө биш. Хамгийн гол нь хүүхдээ амьд явах одоо эрүүл сарвал өсч боож энэ ашиг сонирхолд нийцүүлж уламжлалаа хөгжүүлэх гэсэн ийм санаа байж байгаа. За дээрэс нь хүүхдийн сурч боловсрох эрх маш их хүндэгдэг талаад маш их дэлгэрэнгүй судалгаа байгаа. Дээрэс нь одоо хүүхдийн төвчхүү хөдөлмөрт энэ багтж байгаа юм байна. Амь нас эрүүл мэндэд хортой аюултай учраас энэ бол төвчхүү хөдөлмөрт багтана гэдгийг олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хүний эрхийн үндэсний комисс маш олон байгууллагууд энэ дээр ерөнхийдөө тодорхойлоод явж байна. Тэгэхээр энэ шалтгаануудаар бол хориглох ёстой маа. Гэхдээ бол одоо эхний ээлжинд ямар ч байсан энэ хаврын уралдааныг бол шийдвэрлэх ёстой. Энийг зогсоох ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байгаа. Зуных дээр нь бол бид нар цаашдаа яаж хөгжүүлэх үү гэдгээс эргээд ярих юм боломжтой. За баярлалаа. Тэгэхээр Монголын хүүхдийн байгууллагуудын төлөөлөл нийслэлийн захиргааны эргийн анхан шатны шүүхэд 3 сарын хэдний өдрийн сая эхний мэдэн дээр гарсан болохоор яг за санахгүй байна. За 3 сарын 3-ны өдрийн энэ тооц захирамж гарсны дараа бол хууль зүйн дэд сайд энх баяр бас захиргааны шүүх засгийн газрын тогтоолыг хүчингүй болох эрхтэй эрэхгүй гэдэг маргаан бол бас Twitter дээр өрнөсөн. За яг ингээ өрнөд эхлэхээр хуульчдын холбооны байр суурийг болон яг хууль зүйн ухааны доктор гүн бэлэг байгаас бол тань руу бол олон хэвлэл хандсан баг. Аль нь зөв тайлбарлаад байна. Мөнх сайхан багшийн тайлбар нийтлэлүүд дүү энх баяр дэд сайд бас өнөөдөр iTunes гэмэн дээр бас ярилцлага өгсөн байлээ. Тэгэхээр энгийн иргэд болон хэвлэл мэдээллийн хувьд бол энэ захиргааны эргийн шүүхийн захирамж хүчтэй юу, цэцгийн 2005 оны дүгнэлт хүчтэй юу, алийг бид дагаж мөрдөх ёстой вэ? Монголын морин спорт уяачдын холбоо хууль зөрчсөн үү гэдэг асуулт бол яалчгүй гарч ирээд байгаа болохоор өнөөдөр таныг бас зочноор урьсан хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр та энэ процесстэй танилцсан уу? Таны хувьд аль хуулийн энэ байгууллагын аль шатны байгууллагын гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр гэж ер нь хувь хуульчийн хувьд болон холбооны хувьд одоо үзэхээр. За би бол холбоог төлөөлж ирээгүй. Тий. Зөвхөн сонирхоод энэ сүүлийн 2 жил ярьж байгаа судалгаануудыг би өөрөө гардаж хийсэн. Одоо энэ ярьж байгаа зүйлсийг. Тэгээ бас зарим хийсэн судалгааг манайраа маш гэж тайлбарлах тийм байгаа учраас энэ хувь судлаачийн хувьд бол ярьлаа. За таны асуултанд хариулахад бол Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол Монгол улсын ердийн хууль бол аль шатны шүүхийн шийдвэрээс хамгийн даваа хүчин чадалтай ийм одоо шүүхийн шийдвэр байдаг. За 2005 он захиргааны эргийг хэн шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд орсон засгийн газар гэдэг үг болон сонгуулийн ерөнхий хороо гэдэг үг бол үндсэн хуулийн цэц бол тайлбарлаад үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2-ыг тайлбарлаад
За гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлж байгаа хамгийн дээжтэй байгууллага учраас захиргааны шүүхийн харьяалал байх нь зохимжгүй гэсэн ийм байдлаар тайлбарласан. Тэгэхээр энэ хаана очиж маргааны хэн шийдвэрлэх вэ гэхлээр үндсэн хуулийн цэцтэр очино гэсэн энэ агуулга эндээс харагддаг. За 2016 оны 7 сарын 1-ээс захиргааны ерөнхий хууль гэж одоо батлагдаад одоо хүчин төгөлдөр болж штэ. Хүчин төгөлдөр болсон энэ хуулийн дагуу бол хуулийг бичсэн эрдэмтдээс асуухад бол засгийн газар бол энэ харьяалд орно гэсэн ийм санааг бол илэрхийлдэг. За энэ хуулийн төсөл бичсэн хүмүүсийн санааг бол ингээ харахаар бол хууль зүйн хувьд хоёр арга зүй байгаа. Нэг нь одоо утга зүйн тайлбар хийдэг арга зүй одоо ярих юм бол энэ хоёр дэд сайдын зөв текстийн тайлбар хийгээд үндсэн хуулийнхаа хувьд ярьж байгаа текстийн тайлбар хийхээр болвол одоо юу гин захиргааны эргийн шүүхийн харьяалт байхаар ингэж харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхий утгаараа бол үндсэн хуулийн агуулга талаас нь харах юм бол захиргааны эргийн шүүхийн одоо харьяалт засгийн газар орохгүй нэ гэж болох боловч мөн захиргааны эрх зүй гэж өөрийнх нь ойлголт байгаа шүү дээ тийм ээ. Тэр ойлголтоос нь харахад бол бас одоо яах нь захиргааны эргийн шүүхийн харьяалт бол засгийн газар бол орох нэ гэж тийм ээ. Тэгэхээр энийг дотор нь тайлбарлахад бол энэ цаг хүрэхгүй байх. Хичээл заах юм шиг болчихгоо. Эргээд танаас ерөнхийдөө товчхондоо бол ойлголоо хоёр талаас хуулийг бас тайлбарлаж болдог юм байна гэдгийг бас мэдэж авлаа. Тэгэхээр цэвэн хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүнээр та ажиллаж байгаа. Өмнө нь хүүхдийн эрхээр бид 2-3 хилцүүлэг хийхэд та бас манай зочноор оролцож байсан. За хүний эрхийн комиссийн дарга бол бас энэ жил хийчих магадгүй гэдээ яг яриа байжсэн дүнжигаар уралдаан болсон. За шүүхийн шийдвэрийг хит тулгаж гарлаа, орой гарлаа гэж сая орон спорт уяачтын холбооны төлөөлөл бол гар дээрээ аваагүй байсан гэдэг тайлбарыг бид бүхэн бас нэвтрүүлгийн өмнө үзсэн. Энийг хаврын уралдаан уяачт маань зохион байгуулдаг. За эндээ засгийн газрын тогтоол гардаг, төрийн цагдаа очиж хамгаалдаг. Энэ бүхнийг бол бид нар мэдж байгаагүй ш. Та бол олон жил хүүхд хамгааллын байгууллагаар ажиллаж байсан. Мэдчихсэн боловч яагаад шүүхийн тогтоол ингээд болохоос нь 1-2 хоногийн өмнө гарсан юм бэ? Энэ дээр бол маш их шүүмжил уяачтын зүгээс бол ирж байсан л да. Энэ тулгаад өгж байна. Энэ тогтоол гарцсан байна гэдэг юм уу те. Энийг урьдчилан зохион байгуулж болоогүй. Нэгдүгээрт бол энэ засгийн газрын тогтоол 22-нд гарсан. Бид бол 24-нд энэ одоо уралдаан зохион байгуулахын засгийн газрын захирамжийг төтгөлзүүлж өгөөч хэл гэсэн нэхэмжил гаргасан хүмүүс. Тий. Тэгэхээр энд одоо төрөөс хойш энэ хүмүүсийн судлаачдын дандаа холбогдох хүмүүсийн байр суурийг би сонслоо. Энд бол морины соёлын тухай бид нар яриаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бол хаврын уралдааны тухай асуудал ярьж байгаа. Тэрнээс ш одоо хурдан морь ерөөсөн болохгүй, наадан болохгүй гэж бид яриаггүй. Бид ерөөсөн 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд болохгүй гэж сайдын баталсан тушаалын тухай асуудал ярьж байгаа. Тий. Тэгэхээр энийг бол ялга салахгүй бол асуудлыг битгий займчуул гэж би хэлмээр байна. Тэгэхээр бид бол 22-нд бол засгийн газар тогтоолон гаргасан, 24-нд бид нэр нэхэмжлэн гаргасан, 3 сарын 3-нд төтгөлзүүлсэн шүүхийн захирамж гарсан. Тэгэхээр энэ бол хоёр талын маргаантай асуудал байгаа учраас захирамж гарсан гэж би ойлгож байгаа. Хоёрдугаарт нь бол итгэмжлэгсэн засгийн газрыг төлөөлж итгэмжлэгсэн төлөөлөгч нь очсон. Тэгэхээр шүүхийн тайлбарлах тань бол итгэмжлэгсэн төлөөлөгч юу нэхэмжил гаргасан хариуцлага талууд сонсноор энэ бол хэрэгжих ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр бол бид нар бол яг засгийн газрын тогтоолтол уялдаж гарсан учраас бол энийг бол тэрэн тэгээд удаасан энэ нь бол ямар нэгэн байдлаар ингэсэн гэдгийг бол би ярмааргүй. Хамгийн гол нь бол бид өнөөдөр хаврын уралдаан болж болно. Хүүхд битээ унуулаач л гэж ярьж байгаа. Хүүхд яагаад битээ унуулаач гэж байгаа бол энэ бол 3 сарын 5-ны тухай асуудал ш. 3 сарын 12-ны тухай өдрийн тухай асуудал ш. Энийн өмнө өвлийн цагт морь хүүхдийн бэлддэг тухай асуудалтаар бид нар бас хамааруулж үзэх ёстой. Мэдээж хэрэг нэг өдөр хачаанаасаа гаргаад тэжээсэн морь уралдуулдаг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бол тэр бэлтгэл үеэс ахгуулаад хүүхдүүд өвлийн улиралд хурдан моринд бол бэлтгэж дараа нь бол хаврын ихэнх сар гэдэг арай хижлэр нэр томьёонд хамруулад уралдаж байгаа нь бол уулаасан хүүхдийн амнаас аюулгүй байдал эсэм эндэмдэх тухай асуудалтаар бол энэ өөрөө зохион байгуулалтад эрсдэлд оруулах асуудал гэж бид нар үзэж байгаа. Засгийн газар өөрөө энийг бол хийж яана л гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр 5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл хүүхдээр бити морь унуулаач гэдэг шаардлагыг хүний эрхийн байгууллагууд олон жил тавьж ирлээ. Уяачид үгүүлгээд.
За сая Дүнжин гарын уралдаан зохион байгуулагчны дараа бол одоо ингээд нийгэм маань талцаад хоёр талдаа очиод за хот хөдөөч гэдэг юм уу. Эсвэл одоо морин спортод хайртай хүмүүс болон хүүхдийг гэмтээж ийн гэж үзэх одоо нийгмийн одоо олонх массын хооронд ингээд яг бүтээлч хилцүүлэг огт өрнөхгүй нэг талтаа танах гараа суудсан юм шиг нөгөө талтаа уяачт маань бол бид уламжлалаа хамгаална, бид уламжлалаа үргэлжлүүлнэ. Энэ бол эргээд явж ирсэн юмыг явуулна гэдгээр ингээд хэр их ойрхон уулзаж суудсан болоо Дүнжин гараа баяр наадмын комисс дээр хүний эрхийн байгууллагуудтай сууж ирсэн байдаг болоо гэдгийг сонирхмоор байна л да. Эсвэл хоёр талаас огт уулздаггүй бие бинийгээ ингээд сонсох сонирхолгүй зөвхөн хэвлэлээр ингээд одоо хоёр эсрэг юм яриад байгаад байт юм болов уу дашил зүйг байгаа сонирхоо. Энэ Монголын уламжилт энэ соёл бол энэ манай ард түмний өмч. Энийг бидний үг дээдс бий болгосон. Яаж эсхийгээ хийдгүү, яаж гэрээ зохион байгуулсан, яаж таргаа бүрдгүү тэрнтэй адилхан энэ бол Монголын бидний үг дээдсийн ухаан санаагаар бий болж зохиосон энэ өмч юм байна. Тэр энэ ард түмний өмчийг үгүй хийх эрх өнөөдөр Монгол хүнд байхгүй. Монгол хүнд байхгүй. Бид тэгж үзэж байгаа. Тэгэхээр Монголын морин спорт баярын холбоо бол байгуулагдсан цагаас эхлээд хүүхдийн байгууллагатай нягт ажиллаж ирсэн. Гэрээтэй ажиллаж ирсэн. Хүүхдийн төлөө үндэсний төвт. За ингээд энэ хугацаанд бол бид нар хүүхдийг бүгдийн даатгалд амар болтгосон. Хүүхдийг хамгаалтын хувцастай болгосон. За уралдааны зохион байгуулалттай болгосон. За түүнээс гадна одоо спортын зэрэг цолын хүүхдүүд долгодог болсон. Тэгэхээр энэ манай энэ үндэсний морин спорт бол Монголын үндэсний спорт. Үндэсний спорт энэ бол. Энэ хүүхдүүд бол спортоор хичээлж байгаа хүүхдүүд. Манай үг дээдс бол бодохдоо энэ хүүхдүүдээр морин уулах асуудлыг бол маш олон талаас нь бодсон ба. За нэгдүгээр бол малчтын халаа, морисан унах ёстой. Бие бэлдэр чирэгчих ёстой. Малн дойрхон байх ёстой. Энүүнийг одоо бодсон байна. Тийм учраас энэ ихэнх малчид бол энэ морь унж, хурдан морь унжиж малчин болдог. Өөр сургууль байхгүй юм. Малчны сургууль байхгүй. Энэгээрээ дамжиж малчны залуу халаа бэлтгэдэг. Энэ бол одоо маш том асуудал. Нөгөө талаар манай уяачтын холбоо одоо энэ уралдаануудыг хуучин бол одоо талын нэг юм байсан уралдааныг бүгдийн зохион байгуулалтанд оруулсан. Энэ бол маш том асуудал. Хяналт тавьж явах хэрэгтэй. Гараа сэлгээгийн сайхан болгож явах хэрэгтэй. Энэ бол манай холбооны бас нэг том үүрэг. Тэгэхээр бид бол хүүхдтэй хайргүй дэнийг уралдуулаад байгаа юм шээ. Монголын энэ насны ангиллаар 6 ангиллаар холын зайд, бие биендээ тохирсон зайд хүүхдээр морь уралдуулдаг энэ бол шинжлэх ухааны маш их бат үндсэлтэй хүүхдээдсийн маш их том ухаан орсон ийм одоо зүйл. Энэ хаач байхгүй. Энэ Монголд байдаг. Энэгээр бид бахарах ёстой. Бахарах ёстой. За баярлалаа Дашуулзыгаа. Тэгэхээр Инхбаатар шинжлэх ухааны академийн төлөөллөөс сая Дашуулзыгаа ярьсан юмыг энэ хилцүүлгийг яг конструктив гэж англиар хэлдэг те. Одоо ажил хэрэгч цааш нь явуулъя гэхээр нэг талаас өв уламжлал энэ бол бидний цэвэр үндэсний онцлог, олонлог чанар те. Энэ байхгүй бол юм алдагдах гад байна гэдэг. За нөгөө талаас хүүхдийн аим. Тэгэхээр яг Дашуулзыгаа ярьж байгаа зүйлс бол манай яг нүүдэлчин соёлыг хадгалах яг энэ малчны соёлыг хадгалж үлдээж байгаа зүйл мөн үү? Хаврын уралдаа та юу гэж бод? Тийм. Дашуулзыгаа бол сая бол ерөнхийдөө морины соёлын тухай, хадуу хэлэх соёлын тухай ярьж байна. Ер нь бол монголчууд унаж ицээхээр уйж ицээ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол адууг бол анханаас нь уях, тийм ээ, дааган цагаас нь дахих, амьсгалын задлах. Тэгэхээр нэг жилийн 4 үлрэл төр чинь нэг эрлийн малд явсан чинь нэг амьсгаа задарсан бэлэн байдалтай байх. Энэ зүйлдээ бол уяа нь бол дасгал болж байдаг. Тэгэхээр бид нар бол яг түрүүний тэр хилцүүлэг интернет медиа энэ ингээ харж яхад бол энэ уламжилт аж ахуйгаас бэлчээрийн мал аж ахуйгаас бол дэндүү хол байна. Бүр хөндөрч гисэн. Тэр малчтын тэр яг бодит байдал дээр өнөөдөр яг яаж амьдарч байгаа, яг морь гэж юу юм, уян гэж юу юм гэдэг үндсэн мэдээлэл угаас төсөөлөл байхгүй. Зүгээр яг нэг интернет компьютерийн арталд
ийм зүйлүүд ярьж байгаа. Яг бид нар өнөөдөр бол морийг хүүхдээр унуулах нь зөв буруу юу гэдэг ийм зүйл ярих зүйл болохгүй байхаа гэж бодож байгаа. Өөрөлдөх юм бол морийг том унах. За нэг Монгол адууны амьдын жим бол 350-аас 400 гэж барагцаалаа. За хүүхэд гэдэг нэг 20-с 30 кг гэж бодъё тийм ээ. За нэг 7-оос 13 настай хүүхэд гэж бодъё л доо. За энэ унжгаараа энэ бол манай соёлын одоо давуу тал биш онцлог нь л доо. Онцлог. Тэгэхээр энийг бол одоо бид нар өвөл уралдуулахаа болиё гэж ярихаас биш хүүхэд унахаа болиё гэж зүйлийг үл ярьж арай болохгүй байна. За баярлалаа. За энэ хувьд би түрүүнээс хойш хэлээд байгаа. Адууны соёлын тухай асуудлыг ярьж байгаа юм биш ээ. Тийм ээ, тэр хурдан морины тухай асуудлыг ярьж байгаа юм биш. Яг дашилзуун хэлж байгааг би бүлийн зөвшөөрж байна. Энэ бол соёл мөн манай үнэтэй юм мөн. Гэхдээ яг би ч гэсэн хөдөөний хүн. Яг хөдөөний хүүхэд үнэхээр Монгол адуугаа унаж өсөж байсан нэг өөр. Одоо ирлиз бөгөөд тэжээмэл адууг өвлийн хахир цаг гэдэргээд өөр хүчин зүйлүүд энд орж ирсэн гэдэг бид нар онцлоод байна шүү дээ. Энээс болж хүүхэд энэ өвлийн удирдалтаа бол илүү их одоо тэр хайрагдах, хөлдөх, хүүхдэд учрах хор хөнөөлийн тухай бид нар ярьж байна. Тэрнээс биш адуу малын тухай яриаггүй гэдэг би дахиад хэлмээр байна. Тэгээ өөрөө энэ соёл өөрөө бас хөндлөнгөөс яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг бас бид нар ярих гэж байна. Цэвэн дарга уламжлал бид нар өнөөдөр яг манай редакцийн сэдвийг сонгож авсан. Өвлийн уралдаан ба үнэт зүйлс гэдээ бид яагаад ингэж онцсон бэ гэхээр үнэт зүйл ярихгүйгээр энэ хилцэлүүд та нарын хүсэж байгаа юмыг одоо 60 мянга хэдэн мянган уяач байдэ. 120 мянган уяач. За 120 мянган уяач хийхгүй гэж байна. Хийхгүй гэдгээ одоо шүүхийн захирамжийн эсрэг үзүүлж штэ. Тэгэхээр энд нэг дундаа уулзах цэг юм уу хүүхэд яаж хамгаалах уу гэдэг дээр бол энд байгаа хүмүүс бүгд санал нэгдэн байх гэж бодож байгаа. Хүүхдэд хайргүйтэй хүний хүүхдээр унуулж байгаа гэж итгэхийг хүсэхгүй байна. За яг энэ цаг мөчид бол тэгэхээр одоо яг энэ хилцүүлэг дээр засгийн газрыг бол буруутгах мэдээлэл бол сошиал медиагаар их явсан. Засгийн газар захиргааны иргэн шүүхийг хүндэлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг одоо шудрах шүүхийн шийдвэрийг хүндэлсэнгүй гэдэг шүүмжлэл их явж байна. Засгийн газар яг үүрэг хүлээсэн болов гэдгийг гүн бэлэг доктороос бас сонирхой төхөө. Энэ засгийн газарт үүрэг өгсөн тогтоолоо Монголын морин спорт уяачдын холбоонд уралдаанаа бойл гэдэг захирамж юу? За үйлчлэлийн зогсоож байгаа төтгөлзүүлж байгаа гэдэг бол үйлчлэлийн зогсоож байгаа хэрэг л дээ. Тэгэхээр энэ юунд засгийн газрын тогтоолыг харахаар юу юм бэлээ? Аймаг нийслэлийн засаг даргад үүрэг болгоцсон Монголын морин спорт уяачдын холбоонд үүрэг болгоцсон юм байна. Тэгэхээр тэр засгийн газрын тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа субъект нь бол аймаг нийслэлийн засаг дарга морин спорт уяачдын холбоо. За хүндхүү шалтгаантайгаар бол Дунжин гаруй уралдааныг бол мэдсэнгүй гэсэн ийм төрлийн нэвтрэл юу явлаа шүү дээ. Бичлэг явлаа. Тэгэхээр хүндхүү үзэх шалтгаангүйгээр Дунжин гаруй уралдаан бол ингээ болоод явчихжээ. Нөгөө хүндхүү үзэх шалтгаантайгаар тийм ээ. Одоо энийг мэдсэнгүй, энэ шийдвэрийг нь бид нар таньж мэдсэнгүй гэдэг талаас нь харж байгаа бол болж байгаа. За Монголын морин спорт уяачдын холбоо үүний дараагаар Хөвсгөл Гав Алтай аймаг руу бичиг явуулсан байсан тийм ээ. Шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгээд одоо Гав Алтай Хөвсгөл аймагуд явж байгаа уралдааныг бол одоо зохион байгуулахгүйгээр тэтгэлзүүлэх зүйтэй байна гэсэн ийм юмнууд явуулсан байлаа. Харин энд дээр бол одоо засгийн газар буруутай. Засгийн газар одоо хүүхдийн эрхийг зөрчилдөөн шүүхэн хөндлөхгүй байна гэдэг тал дээр бол энэ зүгээр хий улс төржилт сонгуульд өгөхөд ирэхээр аль нэгэн үндслийг барьж байгаа шүүрдэг, тэрнийг дэврэгдэг ийм байдал бол үүссэн юм лээ. Гол асуудал бол Монголын одоо шүүхийн шийдвэр нэгэнд гарцсан байна тийм ээ. Шүүхийн шийдвэрийг бүгдээр хүлээн зөвшөөрж байна гэдэг дээр бол бүгд одоо дуу нэгтэй одоо давж мөрж явах шиг хүлээн зөвшөөрж явах шиг байна. Дээрээс нь 2 сарын 20-даар байсан бах нөгөө 5 сарын 1-ээс 11 сарын 1-ний хүртэлх 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэлх хугацаанд бол морь унуулж болохгүй гэдгийг бол өөрчлөгдсөн. Зөвхөн өвлийн одоо улиралд гэсэн ийм одоо текст орсон байгаа учраас бол 3 сарын 1-ээс хойш уралдсан 3 сарын 5-нд уралдсан уралдаан бол бас одоо хууль зөрчил байна гэхэд бас учир тогтолтой. Нөгөө талаас засгийн газрын 2016 оны тогтоол 2 сарын 8-нд гарсан байдаг. 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд хоригдно гэсэн хөдөлмөрийн сайдын тушаал бас тэр өдөр гарсан байдаг байхгүй. Тэгэхээр хөдөлмөрийн сайдын тушаал бол тэр өдөртөө хүчингү болцсон байх магадaltaй байдаг. Өнгөрсөн оных нь.
Өөрөөр хэлбэл сайд тушаал гаргасан. Тэгсэн чинь тэр өдөр нь засгийн газар ийм уралдаан зохион байгуулна хүүхдийн эрхийг сайн хангаарай гэд бүр бичсэн байдаг. Тэгэхээр сайдын тушаалаас засгийн газрын тогтоол илүү хүчтэй биз. Хүчтэй. Тэгэхээр энэ 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд болохгүй гэсэн юу бол анхныхаа өдрөөс эхлээл хууль зүйн хүчин чадал бол алдсан байх магадaltaй. Тэгэхээр хөдөлмөрийн сайд за хүүхдийг өвлийн улиралд морь унуулах нь бол одоо төвчшгүй хөдөлмөрийн ажлын зэгсаалтанд орсон төвчсгүй хөдөлмөр муу юм а гэд одоо эрх бүхий байгууллага нь тогтооно гэд хөдөлмөрийн байгууллагаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын шаардлагаар одоо саналаар Монголд орсон байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн сайд нь гартуугийн баяр сайхан байсан тий тухайн үед. За сая болохоор хөдөлмөрийн сайд номтой 2 сайд бас энэ жагсаалтыг өөрчилсөн байсан. Тэгэхээр ингээд сайдын тушаал нь өөрчлөгдчихөөр хүүхдийн төвчшгүй хөдөлмөр мөн гэдэг яг хуулийн өрөөнд хэлж болох уу мөн сайхан багшаа. За ер нь бол төвчгүй хөдөлмөр гэж юу вэ гэдэг бол маш тодорхой заасан байна л да. Хүүхдээ амнаас эрүүл мэнд ёс суртахуунд ноцтой хохирол учруулж байгаа ийм нөлөөтэй хөдөлмөрийн хэлбэрийг хэлнэ гэдэг ийм жагсаалт гаргаж байгаа. Тэгэхээр бид нар түрүү ярьсанчлан энэ хаврын уралдаан бол ялангуяа төвчгүй хөдөлмөр яагаад гэхээр хүүхдээ амнаас эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулж байна. Тийм учраас энийг одоо ийшээ багтааж байгаа. Тэгээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжөд хүртэл яасан бэ гэхээр энэ бол төвчгүй хөдөлмөрт багтаж байгаа. Тийм учраас хориглооч гэсэн юм зөвлөмжийг өгч байгаа. За тэгэхээр ямар хууль одоо зөрчиж байгаа юм бэ гэхээр энэ бол хариуцагч нь засгийн газар байна. Тэгэхээр засгийн газар энэ маргааны нэг тал шүү дээ. Тэгэхээр засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь үнэн. Одоо 3 сарын 3-нд бол тэр захиргааны хэргийн шүүхийн урьдчилан хилцүүлэг дээр яамны төрийн найрын бичгийн дарга очсон гэж байгаа байхгүй юу? Хурлынхын тэмдэглэл байна гэж байгаа. Мэдсэн, мэдээгүй ш мэдсэн. Тэгээд шүүх бол тэр өдрөө одоо хууль заасны дагуу тэр шийдвэрээ мэдээлсэн. Гэтэл яг үгээр 2 өдрийн дараа одоо дүнжин гар уралдааны хийчихэж байгаа юм л да. Тэгэхээр одоо засгийн газар бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй. Ягаад тэгэхээр захиргааны процессын хуулийн 12 дугаар зүйл бусад зүйлүүд дээр үхээр шийдвэрийг уншиж сонсох мөрч хүчин төгөлдөр гэж. Хүчинтэй шийдвэр гэж. Хүчинтэй шийдвэрийг аливаа этгээ заавал биелүүлнэ. Биелүүлэхгүй бол албадна гэсэн ийм заалт байгаа. Тэгэхээр энийг бол засгийн газар биелүүлэхгүй байгаа нь бол иргэдийн энэ хуульд итгэл шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хөдөлгөлд бол ноцтой юм нөлөө үзүүлж байгаа. Хоёрдугаарт би тэр цэцэн шийдвэрийн талаар одоо бас нэг 2 минут ярмаар байна. Тэгэхээр дөрөв бас боломж олдсонгүй. Тийм. Товчхондоо бол танд одоо товчхондоо бол цэцэн тэр дүгнэлт юу гэхээр шал өөр асуудлаар гарсан. 2002 оны хуулиар тэнд бол одоо засгийн газрын бүх шийдвэр захиргааны хяналтад байхаар тийм хуулийн заалтсан. Тэрийг л цэц хүчингүй болгосон байгаа байхгүй юу? Одоо бол шинэ хуулиар бол зарчмын хувьд өөр маргааны шин чандраас нь хамааруулаад улс төрийн асуудлыг нь улс төрийн шийдвэрийг нь захиргааны шүүх шийдэхгүй. Тэрнээс бусад захиргааны үйл ажиллагааг нь захиргааны акт, хэм хэмжээ тогтоосон акт, гэрээ эдрийг нь хянах ийм наривчсан зохицуулт орсон. Тэгэхээр энэ хоёр бол мөн чанарын хоёр шал өөр ийм кейс байгаа юм л да. Тэгэхээр энэ хоёрыг яг адилтгах бол боломж байхгүй. За баярлалаа. Тэгэхээр төмөр очир гуйгаас нэг зүйл бас тодруулмаар нь хизэнээс хүний хүүхдээр буюу морио унуулад эхэлсэн байдсан болоо. Энэ манай нөгөө нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой юу. За уяачдын зүгээс бол хэлж байгаа юм нь бол за уяач хүүхэд бол морь унах дуртай гэж байна. За хүүхдийн эрхийн байгууллагуудаас болохоор авсан төвөр судалгаан дээр бас арай өөр дүр зураг харагдаж байгаа. За хүүхэд юунд дуртай дургуугаа бол өөрөө сонгож чадах болохоос биш эрсдлээ бол өөрөө бүрэн тодорхойлоод эрсдэлтэй алхам хийхэд бол хүүхдээ арай балчирдана. Тэрийг бол олон улсаараа бид нэр мэдж байгаа. За өөрийнхөө хүүхдийг унуулаач гэдэг зүйл шүүмжил бол бас их гарч ирж байгаа. Уяачдын зүгээс бол бид унаач хүүхдүүдтэй хайртай. Бид нэр энэ хүүхдүүдийг унаасаа гэж бодож гаргадаг нэг ч уяач байхгүй. За би 2-3 манлаа уяачтай бас ярилцсан. За дээрэс нь энэ хүүхдүүдийн ар гэрийн амьдралыг аваа явж идэм аа гэдэг зөвтгөлүүдийг хэлж байна. Тэгэхээр хизэнээс хүний хүүхдээр морь унуулдаг ийм туршлага тогтоод эхэлсэн байт юм болоо. Энэ 90 оноос хойш үү, өмнө үү? Энэ эдийн засгийн энэ одоо нийгмийн тогтолцоотой холбоотой. 90 оноос өмнө ч яг байсан л байх. Тэгэхээр тодорхой судалгаа нарийн ширээ юм алга. Зүгээр амьдралын их сурвалж энэ одоо нийгмийн ядуурч гэдэг юм уу, ажилтны хөдөлгч гэдэг юмтай холбоотой. Уяачийн тангараг байна. Монгол уяачийн тангараг гэж байгаа юм. Монгол уяачийн тангарагын дотор хүүхдийн эрхийг дэйлнэ. Одоо 90 жудаг зааж, уяачийн нэмжиг зааж одоо хайрлнаа хүний хүүхдийг. Бид хүүхдийг энд хайрлахгүй тухай бүгдээрээ хайрлах гэж хайрлж яваа. Гэхдээ тэр одоо
одоо шагналын бай шагналын 10%, 20% их хурлаанд төдийг баяр наадмаар төдийг баяр наадмын хуулиар хуульчихсан. Ийм байгаа. Тэгэхээр Монгол 120 мянган уяач байна, 40 мянган унаач байна гэж. 40 мянган унаач 20 мянган хүүхэд одоо өөрийнхөө морийг унтгаа гэж үзвэл 20 мянган хүүхэд бас одоо тодорхой хэмжээний хөлс хүчээр гаргаж тийм ээ хөдөлмөр хийж штэ. А энэ нэг л яг цаанаа хэрэгцээ зөрчилтэй бас одоо насан туршийн хүүхдүүд тийм юм утгаараа харж болно. А ер нь миний гол яриад байгаа юм бол тэр аав ээжийн цалин мөнгөний авъя түрүү бид орхосоо хүмүүс маргаж ирсэн. Энэ асуудал бол өнөөдөр байж л байгаа. А цаашдаа байх бол ер нь наадам дээр яваад очиход хүүхэд би морь унахгүй гэж ойлж байгаа хүүхэд олно уу? Би морь унана гэж ойлж байгаа хүүхэд олно уу? Энэ бол Монгол уяачийн засанд Монгол хүүхдийн онцлогтой. Өнөөдөр манайхан дэлхийд дахинаа шуугуулсан гавдар жавраг яагаад сайн барилж байна вэ? Яагаад баццэг сайн барилж байна вэ? Энэ бол адуун соёлтой, айраг цагааны хэрэглээтэй, Монгол хүний осоос үхэтэй судалгааны маш том юмнууд байгаа л да. Тэгэхээр өнөөдөр би энэ сан ганцхан зүйлийг манай одоо бас бид нар маргаан болох гэхгүй шүү зүгээр инкватор багш зөвөнөр хэллээ гэдэг юм уу морин соёлыг бид ярихгүй гэж. А хүний хөгтөр морь унахгүй аваар болон шууд зарчхад бас хэцүү. Монгол хичнээн одоо 100 сүм хэдэ устгасан. Монгол хэдийн мянган сэхэтлэн одоо тойрогдол гэж устгасан. Өнөөдөр утааны аюулаас болоод Монгол гээд ерөнхийдөө одоо дуусч шээ. Тийм учраас Монгол авахын нөхцөл Монгол авснаас залгаад байхлаар явж Монголын тусгаар тогтнол 93 наадам нөгөө л одоо даяарчлаас Монголыг Монгол гэж харагдуулах мөнгө эмэл юм бол товроо. Хазар юм бол одоо тийм ээ одоо мөнгө эмэлийн баавар нь хазарын товроо харагдах хэвээр энэ үндэсний соёл өв маань бас одоо хэлмэгдэх гэдэг юм уу? Үрдүнгийн хацмаар өнөөдөр хэлж хамархан. Засгийн газрыг боруутгах хамархан. Бид нар чинь нөгөө юу гэдэг лээ? Засгийн газраа маажих сайхан засгийн газраа болох хамгийн амархан гэж ярьдаг. Тэгэхээр чинь засгийн газрыг унгаж болно. За энэ нэг сайд байж болно. Гэтэл энэ чинь үр дагавар нь юу вэ гэж имийг тооцох үднээс бол Монголын одоо морины өв соёлыг хамгаалах нийгэмийн ийм одоо бид бас том өв юм аа гэдгээс манай уяачтай холбоо ярьсан. А ер нь уяачтай холбоотойгоо зөрчилдөж байгаа гэдэг юм уу? Шүүмжилж байгаа. За эрлээ задуу оролдууллаа. Тэр хүүхдийн одоо өвлийн хаврын уралдааны замыг засахгүй байна. Тэр төхөөрөмжөж нэг талдаа их гоё болсон гэж байна. А гэтэл бас эсрэг тэр одоо ачааллын тэнцвэрлэхгүй 500 морь уралдах 50 морь уралдах хоёр өөрс бүгдийг шахаж яваадаад хайрцаглаад унагадаг хүүхдэд эрсдэл учирдаг юм байна. За баярлалаа төмөрчргөө. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань одоо шууд үзэгч та бүхэнд хүрч байгаа бас та бүхэн санал хүсэлтээ нүүдэл шийдэл хүрүүгээр Twitter дээр ирүүлэх боломжтой. Зарим нэг хүмүүс маань санал ирүүлээд ихэлсэн байна. За эфирт бас харааллын үгийг бид нэр нэвтрүүлэх боломжгүй болохоор шүүмжлэлээ бас илүү шийдэл талд нь өгвөл талархах байна. За ташуулцгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол 40 мянган хүүхэд морь унж байгаа шүү байна. Ойролцоо тоогоор. Эний бол 10 мянган хүүхэд нь өөрийн биш морь ундаг. Энэ уучин байсан. Хүүхэдгүй айл байсан морь уйдаг. Тэр айлын хүүхдэр унуулдаг байсан. Эсвэл хүүхэд нь томорцсон айл байсан. Тэр айлын хүүхдэр унуулдаг. Энэ урд нь байсан асуудал. За өнөөдөр бол энэ 10 мянган хүүхэд бол урамшил авдаг. Урамшил авдаг. Тэр урамшлаараа энэ хүүхдүүд амьдралаа залгуулдаг, хувцалдаг, хоолдог. Хэрвээ хаврын уралдааныг зогсоочих юм бол энэ 10 мянган хүүхдүүд удамжинд гарна. Энэ уяачдыг тойрсон 40 мянган ажилтнах хүн байдгийг. Туслах уяач, ерөнхий уяа тэгээд морины ажил хийдэг 40 мянган хүн байдгийг. Энэ 40 мянган хүн бол бүгдөө одоо ажил хөдлийн игнэд орох юм байна. За нөгөө талаас хаврын уралдаан гэдэг бол энэ зуны уралдааны бэлтгэл. Одоо юм хөгжсөн. Энэ морь их хөгжиж байгаа. Жижиг биш. Өөрөөр хэлбэл 11 сараас эхлээд морийг тижээдэг болсон. Бүх уралдаж байгаа морийг тиж хөдөө гадаагүй. За энэ дээр нэг юм хэлэхэд бол өнөөдөр мал малж байгаа залуу малчдын 80% нь морио уйх гэж хөдөө байгаа юм. Хэрвээ морио уйхгүй бол тэр усууд хот руу орно. Энэ бол баталгаатай. Тэгэхээр зэрэг энэ морь хавар өвөл уралдахын ач холбогдол бол энэ нийгмийн эдийн засгийн том ач холбогдолтой болчих байгаа байхгүй юу? Нэгдүгээр ийм олон ажил хүч. Энэ хүүхдүүдийн одоо ах амьдралд нь нөгөө талаар энэ их тэжээл өвсийг бол одоо хөдөлж явж байгаа. Уягчд. Энэ бол тариаланчид, хадгаламжтад асар их хөрөнгө оруулж байгаа. Тэгээд өвлийн улиралд бол ягаад морь уяад ингээд энэ улсууд дурлаад байна. Эдгээр хин чихдэггүй шүү дээ. Чи морь уй чи тийжээ хин чихгүй. Энэ Монгол хүн өөрөө тэр хөдөө байна. Тэр өөрөө шийдэж. Тэгэхээр байна шүү дээ. Энэ
Дашилцгаа 2 минут бас бусад орцгостой хүндлэхгүй бол би ойлголоо нийгэм эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой. Тэгэхээр шүү дээ энэ малчны ажлын хуваар гэж юм байдгийг. 11 сараас эхлээд өвлөлтөнд буусан малчин болвол завж хүлээтэй болдог. Сайхан улирлчүүд завж хүлээт. Тийм учраас энэ үед хаврын хон төлөлтөл мориндоо ажил хийж уралдуулах юм боломж одоо малчин уяачд байж байгаа. 120 мянган уяачийн 80% нь малчин. За баярлалаа. Тэгэхээр гүн бэлэг доктор энэ дэр бас та саналаа хэлье. Хууль зүйн хувьд бол хүүхдийн эрх ярьж байгаа тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалж байгаа тохиолдолд нийгмийн эдийн засгийн ач холбогдол бусад хүмүүс эрхийн яаж мөнгө олдгоо яаж амжираагаа залгуулдаг гэдэг асуудал бол хоёрт тавигддаг. Тэгэхээр тэр талаас нь хүүхдийн эрх талаас нь хүүхдийн юу талаас нь бас тайлбарлал зүгээр шүү цааштай тийм ээ. За морин спортыг одоо хүүхдээр унуулж байгаа байдлыг нь хоригдъё гэсэн бас санаанууд гараад байна шүү дээ тийм ээ. Тэрэн дээр би нэг юм хэлэх гэсэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол үндэсний түүх, хэл, соёлын уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэсний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа мөн гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдэр морь унуулахгүй байна гэж бүр хавтгааруулж ярьж бол ерөөсөй болохгүй. Тухайн цаг үеэс шалтгаалаад тухайн орон нутгийн засаг дарга нь өөрөө шийддэг ийм эрхийг нь бол олгох нь зүйтэй. За тухайлбал зарим газар 3 сарын 1-ээс бол оролдож болно. Одоо жишээ нь Хамбогд суманд бол нэмэх 4 градустай байхад завхны хаашаа тосон зэнгэлд бол одоо хас 20 байх ийм боломж байдаг. Тэгэхээр Монгол улс бол цаг уурын бүсчлэр 4 бүстэй байдаг учраас цаашдаа бид нар энийг уралдаан зохион байгуулах юм бол 3 сарын 1-нд тэнд нэмэх градустай болцсон дулаах үед бол тэнд уралдаж болох нь харин хаашаа бол болохгүй нэ эрсдэл өндөр энийг нь тооцох байна. Тэгэхгүй бол энэ ерөөсөө эс төгсгөлгүй маргаан болно. Зохион байгуулалтын хувьд бол ерөөсөө машин дагдаг болох хэрэгтэй. Дараа нь энийг бол одоо бид нар олон жил ярьж байна. Машин уяач нар өөрсдөө бүгдээрээ ярьдаг юм. Би бас өөрөө морь үйдэг. Тэгэхээр машин дагахыг болиулах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол энэ тоог хязгаарлах хэрэгтэй. 3-4 зүгээр нь бүгднийг гаргачихаар ерөөсөө цул задарч өгдөг. Тэгээд тэнчэнээс ч хамгийн хүүхэд нь унж байгаа шүү дээ. Тэнчэнээс. Энийг бол ерөөсөө болчих хэрэгтэй. Дээрээс нь зарим нэг тохиолдолд бол замын хөдөлгөөний дүрмд оруулаад морьтой яваа хүн зам тавьж өгөхөөр жолоочд үүрэг болох хэрэгтэй. Гэх мэтчлэнгийн олон зохион байгуулалтын судалгааныхаа одоо санал зөвлөмжөд оруулсан юм. Гэхдээ тодорхой хэмжээгээр энэ дээр бол төр засаг бол хойрог байна уу гэдэг дээр бол би хойрог байна гэж бол хэлмээр байна. Энийг бүгднийг хуульд нь оруулаад ийм төслийг өгье гэдэг бол бэлэн байна хуульчдын зүгээс. Тэгэхгүй бол нэг талаас ерөөсөө л үндэснийхээ үзэл баримт, үндэснийхээ үе соёлыг нэг нь үгүй хийх гэдэг юм шиг нөгөөх нь та нар муу санаа үдээд ингээд яагаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө энэ жилийн хийх ёстой зүйл бол бид төр засаг өөрөө анхаарад хуульч нар бид нар тэрийг бичээдэг. Бидний судалгаа байна. Би хуульч хүн уяачинч талд уяач болж гэх мэтэр ингээд олон хүмүүсийн үйл ажиллагаа давхцах боломжтой байхгүй. За баярлалаа. Бас нэлээд ажил хэрэгч саналууд хэлж байна. За энэ өндөр хүчин чадалтай джипээр морь уралдааныг дагдаг байсан бол манай өв соёл бол биш гэдэг бол гарааны факт гэдэг бол олон хүн мэдж байгаа. Тэгээд за тэр бол маш олон хүний дургуутслыг хүргэдэг, хүүхэд арчих гад үзэж байгаа хүмүүст телевиз бол за үзэгч олондоо үзүүлэх гэж бол телевиз дээр тэнцвэржүүлэгч байрлуулж бол телевизийн машинууд дагдаг. Тэрийг ч нэг машин даах боломжтой. За бүр одоо бол дронорч даах боломжтой. Нисдэг камераар ямар нэгэн хүн дайрах эрсдлийг хааж. Тэгэхээр цэвэн дараагаас нэг асуух гэдэг юм. Санал нийлэхгүй юм айгүй их байд юм байна. Хүний эрхийн байгууллагууд болон уяачдын зүгээс. За уяачд бол маш олоолаа юм байна гэдгийг бид нэр ойлголоо. За санал нийлдэг зүйлүүд ер нь юун дээр санал нийлээд энэ ажлууд даатгал орж ирсэн юм байна. За малгай өмсгдөг болсон юм байна. Хаана очоод одоо эргээд бие бинийгээ шүүхэд өгөх дээр тулцсан юм бэ? Одоо энэ харилцаа сайн явж ирж байгаад одоо болохоор хоёр талд хэвлэлийн байгуурлыг бие бинийгээ шүүхэд өгөөд дундаа уулзах цэг ер нь жилд хэд уулзах боломж байна? Аль бид бол ерөөсөө энэ хүүхдийн асуудлаар бол энэ хүүхдийн эрх хамгааллын асуудлаар бол нөлөөлөл үйл ажиллагаа болох бидний үүрэг. Засгийн газрыг шүүмжилж болохгүй байгаа юмыг залруулахын төлөө явах нь иргэний байгууллагын үүрэг. Морин спорт уяастай холбоотой бол өнөөдрийн хүртэл иргэний байгууллагаас бол бидэртэй хамтарч ажилласан гэвэл тийм байхгүй. Хямгаа бол дашвилзбайгаа бол нөгөө засгийн газар агентлаг хүүхдийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газартай хамтарч ажилладаг, тэдэр хяналт тавьдаг, тэр даатгалаа хамт хийдэг, тэр ажлыг бол бид нар мэднэ. Тэр тухайн асуудал яриад байх шиг байна. Тэгэхээр бид нар бол одоо ганцхан юм ярьж байгаа шүү дээ. Ерөөсөн 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд л хүүхдийг битгий уралдуулаад гэж байгаа бол тусаж босод одоо асуудлыг бол яриаг байгаа тий. Төрөний нэг ярьж байгаа юм дээр би нэг задруулах хийчихье гэж бодлоо. Бид ч одоо дав заалдж байгаа. Энэ бол голын одоо хоёр ирэг дээр гарчаал би нэг хялаагаа суухан хэрэг гэж биш гэдгийг бол бид нар ойлгож байгаа.
бид ойлголцох хэрэгтэй. Танаа энэ телевизээс гаргаж байгаа энэ олон талын санал бодлыг сонсож байгаа ч гэсэн энэ эхлэл байх гэж би найдаж байна. Тэгэхдээ эднэр бол ингэж байна л да. Номтой 2 сайдын гаргасан тушаалыг бол одоо хүчин төгөлдрөө гэж яриад байгаа шиг байна. Би бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас бол энэ юу авчиад байж юм л да. Жишээлбэл тэр сайдын одоо тэр ганцхан тэр заалтыг тэр он сарын авцсан заалт одоо хүчинтэй юу хүчингүй юу гэдгийг би чинь давуу залдаж байгаа хүн чинь бас энийг сурвалжлах юу яах хэрэгтэй те. Судлах хэрэгтэй. Тэгэхээр бол тэд нар бол ингээд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 17 оны 2 сарын 20-ны өдрийн А28 дугаар тушаалын захиргааны хэм хэмжээний актын улсын санд бүртгэдэг байхад бол хуучин сайдын тушаал хүчинтэй л гэдгийг нь хэлж байгаа. Тэгэхээр эдгээр бол бас урд засгийн газрын сайдын тушаалыг хүүхдийн нүг ажил эрхэлж болохгүй юуг бол зөрчсөн байна л гэж бол хэлэх нь бол зүйтэй одоо гэж бодож байна. Тэгээ бид бол цаашдаа бол энэ тэр хүүхэд одоо хаврын одоо унуулахгүйгээр яаж энэ асуудлыг зохион байгуулах юм? Тэр морь машинаа яаж зохицуулах юм? Тэр халтргаатай замаа яах юм? Гэл одоо тэгээд хаа хамаагүй. За яах вэ? Том уралдаанууд бид нэг хянах гэж оролдож байна. Хажуу хавиргаанаас нь ингээд хэлээд янз янзаар хэлүүлээд явж байна. Гэтэл сум болгонд хийж байгаа энийг бол ганц энд бид нар 3 уралдаан ярьж байгаа болохоос баян өнжилт болж байна. Ар хангаад болж байна. Гэл ингээд өрдөх юм бол одоо цааштай бол 300 сумдч болох магадaltaй. Тэгэхээр бид бол тэрийг хин хяналттай байх, энэ дээр хин хяналттай байх, хин яаж зохион байгуулах юм. Энэ бүгд дээр л бид нар ярьж ингэх ёстой мөгүй юу? Сум болгон хийх ёстой мөгүй юу? Зөвхөн төвлөрсөн том уралдаан дээр яриад бусдыг хаях юм уу? Тэгээд нэг жалганд очиод хүүхд өгч яхад бидэрт хамаагүй юм уу? Харин тий. За баярлалаа цэвэн дарга. Тэгэхээр бид өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өвлийн уралдаан ба үнэт зүйлсийн мөрөлдөөн сэдвээр ярилцж байгаа. Эсрэг хугацааны сурчлагын дараа илүү шийдэл талдаа бид яаж хүүхдээ илүү сайн хамгаалж чадах вэ? Уяачт маань хүний эрхийн байгууллага хуульчд нийлээд за соёл уламжлал судалдаг хүмүүс улам мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага хүүхдээ яаж илүү хамгаалах вэ гэдэг дээр бас хилцүүлгээ илүү чиглүүлээ гэдэг саналтай байна. Эсрэг хугацааны сурчлагын дараа хилцүүлгээ үргэлжлүүлье. Сайн эрүүл амьдралын энгийн жор. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Энэ хэргийн ард маш олон бүлэг этгээдүүд байгаа. Ямар ч гэм зэмгүй хүүхнийг зэрлэгээр хөнөөсөн байх. Үгс чансах балга. Та яаж юм гэж боогоо шүү. Хамт хэл гармаар. Насан төлшөд өөр хаач үсэх яг. Тэглээрээ. Хадаа. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Үзэсгэлэнт гүнж ба жононгийн үлгэр домогт мөнхөрсөн түүх дэлгэцэн амиллаа. Эмма Ватсон үзэсгэлэнт бэгийн бүрээр бигнэлээ. Энэ жилийн хамгийн хүлээлттэй байгаа үзэсгэлэнт гүнж ба жонон 3 дугаар сарын 17-ноос кино театруудын дэлгэцнэ. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Машинтай болчих юм шиг санагдаа. Маанаг юм шиг Facebook дээр 5-7 G-class чиглэлээ суугаа юм шиг үстэй. Унах унаатай болох чинь одоо унтахаас ч амархан болчиход байхад урд нь унжижсэн 200 угшил сайтай цоош нь хүний гар хүрээгүй хүүхдийн аль шиг болбраа гялгар утнаасаа салаагүй гялтайсан цоош нь машиныг хормын төдийд өөрийн болгох хас банкны хүү гэж хүүсийн үг шиг автомашины зээлд хамрагдаж амар сайхан даж авах. Миний зээл бэлэн боллоо. Баярлалаа. Харж байна уу? Тантай 5 ч үгсэлж амжаагүй байхад хүний өөрийн хуршийн найзын авах гэж байгаа зарах гэж байгаа хэн бүхэн хас банк руу мөрөө гарвал зохилтой. Би хэлдэг. Хас банк найдвартай. Чаргалзахтай хөвсгөр пампица энэ бол пицца хат. Таны сэргийх
нүүл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үуч өвлийн уралдааны талаар ярьж байна. Тэгэхээр бид бүхэн сая бас нэвтрүүлгийн завсарлахаас өмнө бас цэвэн дарга бас шинэ мэдээлэл өгж байна. Номтой 2 сайтын гаргасан тушаал бол одоогийн байдлаар хуулийн санд бүртгэдэггүй болохоор бас хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна. За Монголын морин спорт уяачдын холбооноос сэргэлэн нарийн бичгийн дарга сайд бас өөрийнхөө салбар байгууллагуудыг энэ уралдаанаа төр хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна гэдэг мэдэгдлийг бол бас 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан. За өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авсан мэдээллээр бол за Icon цэгийн авсан мэдээллээр бол 2 уралдаан бол Хүсгэл аймагт болон Говьролт аймагт болсон гэдэг мэдээллийг бол бас авсан байгаа. За ингээд шийдвэрүүд бол хуулийн маргаан хуульчдын дунд үүсэж байна. За сошиал медиа дээр хүмүүс бид Монгол хүмүүс хот Нью-Йорк, Лондонгийн хүмүүс биш болохоор морин унах хэвээр хүүхэд морь унж уралдах хэвээр гэдэг саналыг хэлж байна. Хүүхэд дээр морь унуулж байгаа нь бол төвчгүй хөдөлмөр. Энийг бүр болох хэвээр ч гэдэг саналыг хэлж байна. Гэхдээ өнөөдөр бид бүх талуудыг цуглуулсан маань илүү яаж хүүхдэд хамгаалах юм ажил хэрэг саналууд гарч болох вэ гэдэг зүйл дээр илүү төвлөрөөд за машин дагуулахгүй вэ гэдэг санал олон жил гарч байгаа юм. Энэ яагаад хэрэгждэг юм бол гэдэг дээр ташилцыг угаа сонирх идэх үү. Уяачт маань машинтаа дагаж яг ингээд хажуунаас нь харж тэр сэтгэлийн таашаалаа авах гэдэг юм болов энийг зохицуулах арга байдаг юм. Цагдаа бол байгаа харагддаг тийм том уралдаан дээр. Ер нь бол морь уралдуулах ажлыг бүрмөсөн 20 гэдэг асуудал бол Монголын хувьд бүтэхгүй асуудал. Энэ бол энийг хэрвээ хуулийн хүрээнд хүчээр хийх юм бол энэ монголчуудыг одоо талцуулсан тэмцэлд босгоно. Өнөөдөр Монголын малчин 120 мянган хүн сайн дураараа баян чуудад баян хооснороо дуудуулж тэнийг мунхаараа дуудуулж морвиж байгаа юм биш. Тэднийг хин чихаагүй. Тэр бол энэ өв соёлоо хадгалж араасаа өөрийнхөө залгын малчин уяачтай бэлдэх гэж морио сайхан болгох гэж адуугаа сайхан болгох гэж үлж байгаа юм. Өнөөдөр өвөр Монголын гашуун туршлага байна. Морьныхоо уралдааныг хайсан 2 сая адуутай байсан 800 мянган адуутай болсон. Одоо иргэн сэрээгээ гэж маш их ажил болж байна. Одоо хүүхдээр унуулж байна. Монголоос хүүхд авч. Хэрвээ хаврын уралдаан зогсох юм бол манай хүүхдүүд гадаадад очиж морь унах болно. Бид уяачид гадаадад очиж морь уралдуулах болно. Энэ бол тоочно. Тэгэхээр энэ асуудлыг бол бид хамтарч бүгдөө ярилцж шийдэхгүй бол хүний эрхийн байгууллага одоо нэг яриад одоо өөр бус уяачид нэг яриад ингэж байж болохгүй. Уралдаан бол байх ёстой. Харин 3 сарын 1-ээс юм уу одоо ингээд зохицуулчих юм бол одоо бид ингээд тохироод за 3 сарын 1-ээс за ийм температуртай үед нь уралдан. Жишээлбэл одоо тавлсан уралдаан цасан шуургатай байл бид хийдгүй шүү дээ. Хойшуулчдаг. Ийм одоо хэдээд удаа болж ирсэн. Тэгэхээр зэрэг энийг бол нэг тийм нэг тал би бол одоо нэг юм дээр гомдож байгаа. Хүний энэ одоо хүний эрхийн байгууллага болоод зарим телевизүүд санны газар. Жишээлбэл одоо нэг хаан фитсимдэг цасан дотор ингээд бичээд хүүхэд унж байгаа нэг бичлэг баг. Тэрийг хэдэн мянган дахин явуулж байгаа. Энэ чинь одоо Монголын ард түмнийг нулимж байгаа хэрэг шүү дээ. Одоо бүр одоо бол энэ Улаанбаатар хотын хүүхдүүд бол морь гэднийг мундаг дайсан байдаг юм байна. Хүүхдийг үгүй хийдэг. Аюултай юм байна гэдэг ойлголт толгойд орцсон. За баярлалаа Дашилцэг. Тэгэхээр машины асуудлыг ярьчих. За машин дагахгүй асуудлыг бол одоо манай холбоо уралдаан зохион байгуулах нар бол хорж байгаа. Энийг цаашд хорно. Энийг зогсоох болцоо бий. Зүгээр одооны үед бол үндэ бол уяач чинь морио дагаж харах ямар юм болохгүй байна. Ямар юм болж ийн хүүхдэн саунж ийн муу унж ийн дүгнэлт хийхэд бол ингээ яваад байдгийг. Ер нь цаашдаа бол энэ нөхцөлийг бүрдүүлэх шүү дээ. Одоо бүр хашааны цагуур зам тусгай тоос шороогүй замаар дагдаг ч юм уу. Энэ одоо уралдааны нөхцөлийг сайжруулах асуудал бидний өмнө байх хийх юм их байна. Бид тэр зорилготой хүрнэ ер нь. За баярлалаа. Тэгэхээр за зам хөдөлгөөний аюулгүй байдлын одоо зохицуулсан энэ хууль дүрмүүд бол ерөөс тэр чигт нь бол оруулах нь зүйтэй нэг. Тэгэхгүй бол уяачтай холбоо нэг юм яриад
тэр уяачтай холбоо бол бүхний тэр дагж мөрдөх хэмжээ бол болж чадахгүй болж байна. Тэгэхээр ерөөсөө шууд л одоо морь дагаал давхиж байгаа жип байна тийм үү. Тэрийг замын цагдаа зогсоогоол шууд жолооны өнөрхийн хурааж авдгийн хүчин одоо эрхийг одоо хүчингүй болох тийм үү. Ийм асуудлуудыг шууд хийж өгөхгүй бол тэр жигтэл байсаар л байна. Энэ бол ягаад гэвэл нөгөө морио уралдуулаад тэрийг төрүүлэгч гэсэн хажууд нь дагж явах хамаагүй илүү ашигтай байгаа шүү дээ. Хүүхдээ өдөрдөн амын тат нааш цааш нь олго гэв. Тэгэхээр ийм байдлаар бол энэ хүний мөн чанарыг бол тогтоож чаддаг. Тэгэхээр албалгаар хэмжээгээр шууд хуулинд оруулах зүйтэй юм байна. За нэг машин бол одоо чинь 60 морины хүчин чадалтай машин гэж бодоход бол нэг морь давхиж байхад тэр 4 дугуй эргэлж байхад л 60 дахин их тоос гарах боломжтой. Энэ бүр хөдөөгийн уяач нар хэлж байгаа. Энэ мөнгөтэй улсууд ирээд том жипээрээ дагчдаг бид нар мотоциклтай дагаад эднэрт дайруулчих гад байдаг. Энийг ерөөсө болооч гэж. Гэтэл хамгийн их одоо уралдааны өв уламжлалыг хадгалж гин гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө тэр том машинтай дагдаг шүү. Би бүр энийг хэлмээр байгаа. Тэгээ энүүгээр одоо нөгөө бусад одоо нэг ардын наадам болохоо олчлаа гэдэг шүү дээ. Том жиптэй улсуудын наадам болчиход, том баячуудын наадам болчиход байна гэж ард нийт масс маань өөрсдөө тэгж бодоод байгаа хгүй яаш шөөмжлөлт байна. Тэгэхээр энийг нэн даруй хийх ёстой. 2015 онд бид нар наадам болохоос өмнө Монголын Хуульчдын холбооны олон улсын эрх зүйн хорооноос ийм зүйлд нэмэлт өөрчлөлт оруулаач гэж замын хөдөлгөөний дүрм жолоочийн эрх хариуцлагатай холбогдуулаад бүр төслийн явуулж ирсэн юм. Тухайд. Харамсалтай нь одоо 2 жил болж байна. Энийг бол ерөөсөө хийгээгүй л байна л да. За баярлалаа. Тэгэхээр мөнх сайхан профессор болон цэвэн даргаас өөр зүйл сонирхоод тоо баримтын зөвхөн энэ жилийн уралдаануудыг харж байгаа соёлын дээр хүүхэд их унд юм байна. За соёлын морь бол яг нас бие гүйцсэн хамгийн хүчтэй одоо адууны төрөл соёлын тоосноосоо монголчууд ингээ очиж айдас авах гад яаж багширдаг үлээ бид нар наадам болгоноор хардаг. Тэнд бас нэг тийм үнэт зүйл яваад. Тэгэхээр соёлон туршлагатай хүүхдээр унуулах, том хүүхдээр унуулах гэдэг тийм санал бас оруулж исэн болов бас сошиал медиагаар ирсэн л саналуудын нэг л дээ. За Twitter хэрэглэгчдээс ирж байгаа санал нь болохоор энэ хүүхэд хамгаалах энэ хувцас хамгаалалт нь хүүхдийг ослоос бүрэн хамгаалж чаддсан юм уу гэж сууж танаа дээр хийсэн судалгаа байдаг. Мөнх сайхан багшаас таны хувьд харсан. Миний хувьд бол нөгөө хийцэн судалгаанууд дээр анализ хийж байгаа юм л да. Одоо хүний эрх үндэсний комисс, за гүн бэлэг докторийн ахалсан судалгаан дээр. Ингээ харахаар түрүүн хэлснээр яг хүүхд амнаас ирсэж байгаа үе, бэртэж гэмтэж байгаа үе бол улирал хамаарахгүй байгаа тийм. За хоёрдугаарт даатгаж эхэлсэн байгаа юм. Даатгал бол төдийл өөр нөлөөг байгаа. Даатгал бол багахан мөнгөөр хэдэн төгрөгөөр даатгах юм бол цэвэн дараа нэг хүүхдийг тийм одоо жишээлх юм бол нөгөө Eagle телевизийн баримтад нэвтрүүлэг байсан 30,000 төгрөгөөр за 30,000 төгрөг тэгээд тэр нь жишээлбэл Eagle-ийн баримтад нэвтрүүлгээр нэг 2 хүүхэд мориноос унтсан ээж тэгээд нэг ярилцлага гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр хүүхэдтэй бол юм ирээгүй гэж байгаа. Имчилгээний зардал байхгүй. Тэгээд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Нөгөө даваас өөр уяаж болох нэг 100,000 төгрөг өгсөн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр даатгал бол ерөөсөө ямар ч хангалтгүй. Хэрвээ даатгах юм бол одоо яа тийм хүүхдээ эрүүл мэнд тохирох юм бол имчилгээний бүх зардлыг нь гаргах хэмжээний одоо бол гаргахгүй байгаа. Хоёрдугаарт амь насны тохирох юм бол одоо яа тийм адууны үн бол 500-аас 700 сая хүрдэг гэж байгаа байхгүй юу? Тэр хүүхдийн амь насыг ядахтаа 500 саяар үнэлдэг. Тийм хэмжээний өндөр даатгалыг төлж чадах юм бол уралдуулдаг болохгүй бол энэ бол буцтай асуудал. Хоёрдугаарт одоо хамгаалтын хувьц бол ямар ч үр нөлөөгүй байгаа. Хамгаалтын хувьц хэрэглэснээс хойш бол энэ нас орж байгаа хүүхдүүдийн тоо жил болгон гимж байгаа 300 хүүхдийн тоо буурахгүй байгаа. Тэгэхээр ямар ч арга хэмжээ авсан энэ бол өөрөө үр нөлөө багтаа байгаа. Тэгэхээр миний хувьд бол эхний ээлжинд ямар ч байсан 5 сарын 1 хүртэл өвөл хаврын уралдаан дээр энийг хатуу хориглохгүй болохгүй. Ягаад тэгэхээр өвөл хаврын уралдаан бол өөрөө нэгдүгээр уламжлал биш юм байна. Жалганы хүрээнд бол жижиг уралдаан гэсэн. Яг ийм том хэмжээний наадам бол биш гэдгээр нотлогдсон байж байгаа. Архивын баримтаар тий. Дээрэс нь өвөл бол илүү эрсдэл нэгсэж байгаа. Гулгаж байгаа. Одоо нэмэх гараас дурлдаг гэж энэ зургийг харъя л да. Ийм мөсөн дээр уралж байгаа байхгүй юу? Дээрэс нь энэтэй холбоотойгоор амьсгалын замын өвчин авдаг, нүдний салст нь гимтдэг ийм одоо ангаахын докторуудын маш олон судалгаа байна л да. Тэгэхээр энэ дээр үндэслэлээ засгийн газар хүүхдэд чухалд үзэх юм уу? Энэ хавар одоо 6 цэнгэний хэрэгсэл болгож ашиглах юм уу? Энийг зөвшөөрөх юм уу гэдэг л байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн амь нас чухал юм уу? Эрүүл мэнд чухал юм уу? Тэр наад одоо уралж байгаа уяачтай мортойгоо ингэж давхиж байгаа. Дээрээс нь баян одоо жиптэй эсвэл 700 саяын үнэтэй морьтой тэр нь төрүүлчлээ гэж баярхаж байгаа хүмүүсийн 6 цэнгэл чухал юм уу? Тэгэхээр энийг бол бид нэр одоо аль нь зөв юм бэ гэдгийг бас ярих хэрэгтэй. Тэгэхээр дийлэнх олонх нь бол хаврын уралдаанд энийгээ болиё гэж байна. Миний хувьд бол эхний ээлжинд тэрнтэй 100% санал байгаа. Нэг байгаа. Тэгэхээр
хууль зүйн хувьд бол энэ нь өөрөө бүрэн боломжтой гэдэг нь бол бас олон зүйлээр нотлогдож байгаа юм л да. За энэ дүнжин гарав гэдэг болын том уралдаануудыг хийхээс өмнө бол за жалга дов болгоноороо одоо аймаг сумдаараа маш олон албан бус уралдаануудыг хийдэг, сунгаануудыг хийдэг байсан чинь. За энэ том уралдаан хийсний дараа хүүхдийн эрхийн байгууллагууд хэн чадахгүй байна гэж дүгнжуулах уу цэвэн дарга. Тэгэхээр том уралдаан дээр бол одоо манай сэтгүүлч явж ирээд хийсэн мэдээллийг харж байхад бол түргэний тэрэг дагж илээ. За ямар нэгэн байдлаар хүүхэд мориноос унлаа гэхэд түргэн цэслэмж бас үзүүлж болж байна. За суманд аслагдсан суманд болж байгаа уралдааныг бүр хянах боломжгүй танаа хүүхэд хамгааллын сүлжээ ч юм уу төрийн байгууллагууд. Тэгээ энэ үед шийдэл нь хаанаас гарах юм бэ гэдгийг л бас өнөөдөр ярилцвал зүгээр юм уу гэж боддог. Бүр болий гэд энэ одоо нарийн бичгийн дарга нь албан бичиг хөргүүлж байхад бол салбар аймгийн холбоод нь бол дагаж биелүүлдэггүй юм байна. Би бол ингэж л бодоод байна. Морин спорт уяалтын холбоо бол төрийн бас байгууллага. Хүүхд хамгааллын үндэсний сүлжээ гэдэг бол төрийн бас байгууллага. За энэ засгийн газрын гарч байгаа тогтоол нь болох туун зэрэг морин спортын холбооны тэр оруулж ирж байгаа баяр наадмын тухай хуулийн 8-3-ыг үндэслэж энэ тогтоолыг гаргаж ийн лээ. Тэгэхээр эдгээр бол одоо мориныхаа соёлыг дээдлээд бид бол одоо мориныхаа эсрэг болчихж байгаа юм шиг тий. Гэтэл бид болохоор хүнийхээ аймыг хүүхдийн аймыг хамгаалах гэж байгаа. Тэгэхээр энэний дунд одоо энэ хоёр нэг нь хүний хамгаалах гэдэг нэг нь морин хамгаалах гэдэг энэ юм дээр бол засгийн газар өөрөө тогтоол гаргана гэдэг бол засгийн газар л одоо энэ шийдвэрээ яаж зохицуулах вэ гэдгээ ярих ёстой асуудал. Энэ олон талуудыг уулзуулж байгаад боломжтой хувилбаруудыг судлуулж байгаад энд бол судалгаа шинжилгээ хэрэгтэй. Бид бол ямар нэгэн байдлаар нэг наадам болох гэж нэгэнгэд бид нар үг яриа гаргаж ирсэн үү? Гаргадаг. Бид ерөөсөн хаврын уралдааны тухай тэр гаргасан сайтын тушаалын дагуу юм бид биелүүлэх гэж оролдож байгаа гэж ойлгож байна. Тийм ээ. Тийм учраас бол энэ асуудал дээр бол гарц нь юу байх вэ гэхээр нэг төрлийн бас байгууллагын аймыг болохоор засгийн газар дэмжээ тогтоол гаргаад байдаг. Нэгийн эсрэг хөөцөлтэй зэрэг давд залдаад идэх хоёрын ялгаагаа нэгдүгээр сонсох хэрэгтэй. Хоёрдугаар бол бид энэ асуудлаа яаж шийдэх вэ? Тэр машина, уралдаана, энэ хүүхдүүдийн үйл юм сая хэллээ. Хүүхэд гэр бүлийн тэжээн гэсэн хууль байхгүй. Хүүхэд хуулиас нь асран хамгаалагчийг яагаад цаашлаад үндсэн хуулиар нь төр яагаад хамгаалж байгаа юм гэхээр 0-18 насныг хуулиас нь асран хамгаалагч юу эцэг их тэжээнд итгэх ёстой. Орон байраар хангах ёстой. Тэгэхээр хүүхэд бараг энэ морийг унснараа гэр бүлийн тэжээж байгаа нь эдийн засгийн ашигтай юм шиг ингэж ярих юм бол энэ бол буруу. Тэгэхээр бид нар энэ буруу зөв юм бол бүгдээр нь санал бодлон солилцож байж энэ бол миний хувийн эрх ашиг биш. Энэ хүмүүсээс ч хувийн эрх ашиг биш. Энэ бол цаанаа бол Мортон Монгол соёлоо төрийн одоо 7 эрдэнэд орсон морин эрдэнэ хамгаалж байгаа гэдэг би бол үсэхгүй. А гэхдээ би унж байгаа хүүхдийнхаа хинч юу ч хамгаалж чадахгүй байгаа хэний ч одоо золиос болж байгаа энэ 40 мянган хүүхдийн төлөө бол хэн нэг нь явах ёстой. Энийний төлөө бол бид нар бол үргэлж нийгэмдээ гүйцэтгэж байгаа иргэний байгууллага л гэж ойлгох ёстой гэж бодчих. Тийм учраас засгийн газрыг илүү анхаарах байхаа гэж найдаж байна. Төмөр очир гуйгаас нэг зүйл асуумаар байна л да. Яг морь унж байгаа хүүхд морь унмааргүй байна гэж хүүхэд уйлж байгааг та нар хайгаад болохгүй гэсэнтэй. Яг талбай дээр очиод сунгаан дээр очиод тэгэхээр энэ морь унж байгаа хүүхдүүдээс бол эцэг эхээс нь яг өөрсдөө энэ хаврын уралдааныг болооч гэдэг санал ер нь танаа дээр юм уу яаж дэвэл бонор гардыг болов та яг нэг үгүй л уяастаас юм байхгүй шүү дээ. Зүгээр яг энэ худлаа таа гэдэг юм уу төгс тогс юу гэдэг юм уу нэг талаас харсан юм байна. Өнөөдөр Монгол морины урсгалыг хамгаалах нийгэмд олон одоо сумдад олон аймагуудад салбартай зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага зарим нэгэн телевизүүд нэгдээ. Өнөөдөр энэ зөвхөн хаврын уралдаан биш. Одоо өнөөдөр бидний маргаад байгаа асуудал бол засгийн газрын төвшөнд шүүгийн шийдэл байгаа юм байна л да. Тэгэхээр бид нар аль нэгэн шүүгийн шийдвэр гаргаагүй бодоход энэ нэгнийг баруудах үндэс салаа. Цааш таа шийдвэрлэх ёстой. Ер нь эцэст ганцхан хэлэхэд монголчууд генесийн наманд бүртгэгдсэн 4000 морь уралдаж чадсан ард юм шүү. 4000 морийг 4000 хүүхэд лонсон байгаа. 4000 гараа. Тэгэхээр ийм юмыг одоо бас бодож тооцож үндэсний аюулгүй байдалтай тусгаар тогтнолтой холбож үндэсний бахархал Монгол төмний ийм юм бас одоо олж тогтоож харах ёстой. Өнөөдөр бол тухайн байгууллагуудыг хэн нэгний эрх шиг хэн нэгний хязгаарлагддаг шиг хүүхдийн байгууллагын эрх шиг оюутны холбооны эрхийг одоо дамгаа явахгүй шүү дээ. Өөрөөрийнхөө галтгаар өнгөхгүй өөрөөрийн дүрэн байгаа. Тэгээд засгийн газрын шийдвэрийг харъя, шүүгийн шийдвэрийг харъя. Эцэст нь Монгол улсын одоо нийт уяачид Монголын тусгай тогтнолын одоо үйл хэрэгт оролцож байгаа шүү. Морь уяах бол төрийн хэрэг шүү гэж дахин давтаа хэлмээр байна. За. Хүүхдүүд хүсэж байна гэдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар хүүхэд хүсэж байна гэдгээр машин бариулдаг тий. Хүүхэд хүсэж байна гэдгээр бид нар хар тамхи хэрэглүүлдэг. Хүүхэд хүсэж байна гэдгээр бид нар яг
хүүхдүүд тэр арх уулгадаг. Энийг хоригддаг. Яагаад тэгэхээр хүүхэд бол 18 нас хүртэл бол юу гэхээр хүүхэд гэдэг бол өөрийнхөө үйл ажиллагааны үр дагаврыг урьдчилан харах чадваргүй. Харсан ч гэсэн тэрийг дагах одоо сэтгэл санааны хувьд бол насанд хүрээгүй хүмүүс байдаг. Тийм ч учраас яадаг вэхээр хүүхдээ ашиг сонирхлыг нэгдүгээр эцэг нь хамгаал, хоёрдугаар үндсэн хууль зааснаар төр хамгаал гэж заасан байдаг. Тийм учраас бид нар одоо түрүүн хэлснээр машин унахад бол заавал зөвшөөрөл авдаг насанд хүрсэн байхыг шаардж байна. Ягаад тэгэхээр тэр бол өөрөө эрсдэлтэй үйл ажиллагаа. Энэтэй адилхан машинаас дутахгүй баг илүү эрсдэлтэй үйл ажиллагааны том хэмжээний наадамд хаврын цагт морь унуулж байгаа явдлаар хүүхдийг санаатайгаар тэр үйл ажиллагаанд оруулж байгаа байхгүй юу. Тэр нь өөрөө яаж юм гэхээр Монголын төр хасаар байж байгаа жил болгон 2 хүүхд амь насаа алдахыг 300 хүүхд гэмтийг зөвшөөрж байгаа. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг гэхээр энэ бол ямар ч эдийн засгийн юу байхгүй. Өөрөөр хэлбэл утааны асуудлыг шийдэхэд бид нар мөнгө хэрэгтэй байна. Гэтэл энийг зүгээр засгийн газар зогсоочих байхгүй. Бид нар наадмыг үгүйсгээгүй, морийг үгүйсгээгүй. Яг 100 болвол наадмаараа уралдъя. 5 сарын 1 хүртэл ядаж илүү эрсдэлтэй үед нэгээ зогсооё гэсэн ийм санал байж байгаа. Энэхбатар судлаачаас нэг зүйл тодруулмаар байна л да. За унаач хүүхдийн асуудал хэвлэл мэдээлэлээр өндрөө аваад за редакцууд бол нэлээд хатуу байр суурьтайгаар шүүмжилж эхэлсэн. За яг энэ үед бас өөр ижил төстэй уралдаануудыг хийж ирсэн улсуудыг бас судалсан нийтлүүд гарсан байсан. За роботоор унуулж ийн гэдэг одоо тэмээний уралдааныг жишээлбэл тэр Монгол шиг морь соёлтой за морь ундлага эдлэгээ уралдаанд хэрэглэж тэргээрээ одоо баясч цэнгдэг ард түмэн бас байдаг бол тэнд хүүхдээр унуулдаг соёл байдаггүй. Энэ яг манай тийм тэр бол манай түрүүн бие хэлсэн Монгол адууны жингийн тухай. Тэр гадаадын орнууд бол тэр чинь жин нүүр шүү дээ тийм ээ. 500-аас 700 кг жинтэй байт юм. Тэн дээр бол 70-80 кг жинтэй тэр унаач хүмүүс бол унж болж байна. Өөрөлдвөл жингээ харьцаа ингэж болохгүй байна. Тэгэхээр энэ ерөнхий агуулгын хувьд би нэг юм хэлмээр байна. Ер нь өвөл ундаг болсон энэ шалтгаан бол одоо түрүүн битэн шилцүүгээ дурдаад өнгөрлөө. Энэ тижээлийн уяатай өвөл уралдаан болдог юм бол энэ тижээлийн уяатай их их холбоотой байгаа юм. Өөрөлдөх юм бол энэ жилийн 4 үйлрэл тижээчж байгаа юм чинь өвөл уралдахаас өөр арга байхгүй. Тэр чинь өвөл тижээгээд байгаад морин сүрд таргалаад байгаа шүү дээ. Яг хуучин дотор уламжилт цагаан өвсний үед бол цагаан өвсөр уйж байгаа мөр чинь давхар уяа юм уу 1 2 уяал зунал тэхээс биш тэр чинь өвөл тэгж олон наадна гэж байхгүй шүү дээ тийм. Тэгээд энэ өөр өдрөг буцаа тэр нэг уламжилт одоо түрүүн дээр дашил зүйн ярьж байгаа зүйл дээр би зарим тал дээр санал нийлээд зарим тал дээр жаахан санал нийлэхгүй. Би одоо 14 онд үлзийд оролд нэг сар гарan өксотны зүүн суурин судалгаа. За тэгээд бусд газруудад бас ингээд 2-3 сарч байдаг юм ингээд судалгаа хийж. Тэгэхэд бол хөдөө тэр жалахт байгаа. За би нэг хүн бүр төлөөлүүлээд хэлээ. Энэ бол маш олон хүний санал учраас. За ингээд Өмнө Говь аймгийн Баян Овоо сумын одоо Могоо багийн сумын алдар цогч Бүргийн Бадрал гэж хүн бай гэж бод. Хүний хэлсэн санал байна тийм ээ. Би тижээлийн уяанаас хойш морь уйхаа байсан. Эдийн засаг чадахгүй байхгүй юу малчин 2-300 толгой малчин малтай малчин болвол тэр тижээлийн дийлэхгүй. Өөрөөр хэлбэл тэр уламжилт яг цагаан өвсөөр уйхгүй болохоор зэрэг тэр сум нутагтаа бол яг сумын хүмүүс унган адуугаараа өөрийнхөө нутагтаа наадах тэр жинхэнэ нөгөө морины цогцлогор соёл гэдэг зүйл бол алдагдчихж байгаа. Энэ тижээлийн уяан дээр ямар нэгэн журамлалт хийх юм бол магадгүй аандаа энэ бидний ярьж байгаа энэ өвөл уйхгүй байх, уралдуулахгүй байх энэ асуудал бол тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой л доо. Тэгэхээр гүмбэлэг доктороос бас сонирхоход зарим залуучуудаас ирж байгаа саналыг харахаар за Хонконгод, Арабад, за Америкт бол морь уралдуулдаг. Жокки гэдэг мэрэгжлийн тамирчин, даатгалтай, за жижиг жинтэй мэрэгжлийн тамирчид ундаг байгаа тийм жижигхэн биетэй залуучууд янз бүрийн кинон дээр ч гардаг, бид нар телевизээр ч үзэх боломжтой. Тэнд морин тойруулга гэдэг аюулгүй байдлыг бол маш сайн хангаж өгсөн. За гарааны тэр гардаг замын нээлтийг бол би өөрөө бас харж ирсэн л та Хонконгийн тойруулга дээр ч. Манай морин спортоо илүү тойруулга руу шилжүүлээд за магадгүй бооцоо тавих боломжийг нээгээд шинжлэж одоо орчин үеийн одоо олон зуун жил явж ирсэн юмыг шинжлэх тийм санал уяачтаас ер нь гардыг бол тэгснээрээ хүүхд хамгаалчих юм биш үү. Жинхэнэ нөгөө эдийн засгийн харилцаанд нь одоо мэрэгжлийн жокки нарыг оруулаад ч гэдэг юм. Манай зарим уяач нар бол морио аваад гадагшаа яваад уралдаад их амжилтанд хүрж өгнө гэдэг мэдээлэл бол бид нар бас харж байгаа шүү дээ. Тэгэхээр уламжлал бол алдагдсан юм ба шүү дээ. Одоо ер нь бол одоо хийж байгаа нь ирлий задуу гэж хоорондоо муудалцаж явах чийтэй өндөр намын хэмжээл дээ. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурь? За би нэг 4-5 юм ярьчих төгөө. За хугацаа баг гялс ярьчих. За энэ тойруулгыг бол бас хийх зүйтэй цаг нь болцсон. Бүгд хүсэмжилж байгаа. Бүх залуучууд морь уйж байгаа улсууд бүгд тэрэл энийг бол хүсэж байгаа.
Энэ талаар бол одоогоос 4-5 жилийн өмнөөс эхлээд хуулийн төслүүдийг яриад. За бүр энэ тодорхой хэмжээгээр энэ Хонконгийн морин уралдааны дүрм журмуудыг Монгол руу боолгаад ингэ ярьж исэн тохиолдол байгаа. Энэ бол одоо боловсрон ухааны яам дээр хуучинтай спортын яамнаас бол шилжиж ирсэн байх ёстой. За энийг бол зайлшгүй хийх ёстой. За тэр хаврын уралдаан дээр бас нэг анхаарах асуудал бол тэр каск хамгаалалт бол хийснээр хүүхдийн эрх бол маш их бүр одоо хүүхдийн эрх зүйн байдал бол бүр дээрцсэн унаач хүүхдийн эрх зүйн байдал. Бид нар тоо судалгаануудыг ингээ харахад бол энэ тархины гэмтлээс болж хүүхд нас ордог байхгүй. Дандаа тархины гэмтлээс. Тэгэхээр каск өмсүүлэх тийм ээ зайлшгүй шаардлага гэж. Гэтэл одоо өвөл хавар уралдаж байгаа энэ тохиолдол дээр бол энэ хүүхдүүд одоо энэ шиг зурган дээр байгаа хүүхдүүд төр каск их боломж байхгүй. Энэ хүүхдүүдийн чихэн өлчих гэдэг. Тэгэхээр нөгөө ноос малгай өмсөө дээрээс нь каск өмсөх гэхлээр багтахгүй учраас хүүхдтэй учраас хүүхдүүд хүнд нөгөө хүүхдийн эрхийн байгууллагын өмнө харуулчаад тэрийг авааш идэх ч юм уу тийм их маш их гарч. Тэгэхээр энэ хамгаалтын хэрэгсэл бол нэг стандарт тогтоосон байгаа. Энэ өвөл хаврын уралдаанд бол энэ стандартыг баримтлах боломжгүй болчиход. Энийг шинжлэх шаардлага. За хоёрдугаарт ерөөсөө энэ хүүхдийн эрхийн конвенцийн тухай яриад байгаа зүйл биш. Одоо олон улсын. Эний чинь хажуугаар бас бид нар хэрвээ ерөөсөө хүүхдийг морь унуулахгүй ач гэдэг юм уу энэ талаар ингээ яриад эхлэх юм бол энэ чинь нөгөө ЮНЕСКО бүртгэсэн шүү дээ 2010 онд Монгол наадмыг хүүхдээр морь унуулж байгаа тэр наадмыг бүртгэсэн. Тэгэхээр дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц, соёлын олон төрөл зүйлийн түгээмэл тухай бид бус өвийг хамгаалах тухай конвенц маш олон нэгдээ орсон конвенцуд бий. Тэгэхээр бид бол өөрсдөө энийг энэ олон улсын талаас бол энэ Монгол наадам өөрөө хамгаалагдсан. Бид бус байдлаар тийм үү бид бус. Тэгэхээр энэ талаас нь бол харах хэрэгтэй. За дараагийн нэг асуудал. Хөдөлмөр. Төвчгөн хөдөлмөр гэдэг тухайд бид нар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд хэн орж ийнө гэдгийг харах хэрэгтэй. Хөдөлмөрийн харилцаанд бол одоо ажил олгогч хөлсөөр ажиллаж байгаа хүн хоёр орж шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүүхдээр унуулж байгаа хүн бол энэ хөдөлмөрийн харилцаанд орохгүй байгаа. Ягаад гэвэл өөрийнхөө хүүхдийг хэдэн сарын тийм мөнгөтэй гэж бол хэлэхгүй. Харин хүний хүүхд айлд очиод унаад ээж аав нь хойноос нь оцтоод миний хүүхдийн цалингийн нөгөө би юм авах гэж байгаа. Тийм ээ? Би тийм юм авах чинь энэ гурилууд авах чинь мөнгөгүй байна гэж нэхэд байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол хүүхдийг төвчгөө хөдөлмөр эрхлүүлэхээр яасан илгээж. Тэгэхээр энэ бүх зүйлсийг нь бол ялгаад өгөх хэрэгтэй. За үүнээс шалтгаалаад морин уралдааны оролцож байгаа эрх зүйн субъектуудыг одоо хуулиар тодорхойлох цаг нь болсон. Та дөрөв хэллээ шүү дээ. Нөгөө тойруулга гэдэг шиг энэ ерөөсөө морин уралдааны тухай хуулийг хийхгүй болохгүй. Энд зөвхөн унаач хүүхдийн асуудал, уяачийн асуудал биш. Энэ морины эзэн гэж нэг хүн байна тийм үү? Морины эзэн, унаач, туслах малчин, эцэг их, хүүхэд гэх 5-6 субъект оролцдог байхгүй. Энэ эрх зүйн субъектуудын бүгдийн хооронд нь гэрээний харилцаа байх юм. Ямар нэгэн гэрээ хийх, ямарыг нь болохгүй. Энэ бүгдийг нь хуулиар тодорхойлохоос нааш болохгүй. За роботоор унуулж байгаа түрүүн асуулт байсан тийм үү? Тэгэхээр энэ арабын улсуудад бол унаадаг Катар энэ юунд бол тэмээгээр бол робот уншсан. За тэр хүүхдүүдийг бол шууд манайхтаас харьцуулахад боломжтой. Яагаад гэвэл Судан гэсэн зэрэг зарим нэг орнуудаас ядуу бүр орноос хүүхдийг хулгайлаад тэгээд тэргээр тэмээ унуулаад ашиг олж ирсэн байхгүй. Манай нөхцөлд бол яг тэрнийг жишээд харьцуулаад явахд бол Монгол соёлд бол арайч хүүхдийг хулгайлаад боол болгоод байгаа тийм юм бол байхгүй. Тэр талаас нь бас бодох хэрэгтэй юм а гэж тий. Индонезид бол одоо жишээ нь яг бид нар шиг өнөөдөр ингэ ярьж байгаа шиг Индонезид бол хүүхэд морин тойруулга дээр морь унаа тавьчих. Харин морин тойруулгын асуудал ярьж байгаа тохиолдолд тэнд бооцоо өөрөөр мөнгө олох ашиг хэрэгсэл болж хүүхэд бол байж болохгүй. Тэнд бол харин мэрэгжлийн жокей гарч ирнэ гэсэн үг тийм. За баярлалаа. Тэгэхээр одоо цэвэн дараагаас ингээд нөлөөллийн ажил бол олон жил хийж байгаа шаардлага ингээ хөргүүлээд байгаа. Үр дүн ийм баг гарч байгаа нөхцөлд одоо дав заалдаад шүүгэн шийдвэрийг хүндлэнээс одоо тийм итгэл хүлээлт байна уу? Дараагийн алхмууд юу хийх ёстой? Ингээд хоорондоо яг ингээл уяштай шаардлага тавиал нөгөө талаас биелүүлэхгүй гэдэг байгаад байвал хүүхэд тохируулах юм шиг. Гэхдээ бид бол нөлөөллийн үйл ажиллагаач бай энэ одоо хүүхдийн энэ цаг хугацааны л асуудал ярьж байгаа гэдгийг ойлгож байгаа бах тийм ээ. Цаг хугацааны хувьд бол хаврын уралдаанч гэдэг байгаа, өвлийн уралдаанч гэдэг байгаа. Энэ үед хүүхдийг одоо уралдуулахгүй гэдэг ганцхан асуудал тавьж байгаа. Тэгээ бид бол энэ дав заалдж байгаа юм биш л те. Засгийн газрыг төлөөлж хүмүүс одоо бидний нөгөө төтгөлзүүлсэн юмны эсрэг гомдол гаргаад ингээд дав заалж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тийм нэгдүгээр тэрийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар энэ нэг битос өвийг бүртгүүлсэн гэж яриад байгааг бол би хөлийн жишээрж байна. Гэхдээ яг тэр битос өвийг бүртгүүлэхдээ бол бидний судалснаар бол үндэсний баяр наадам буюу 11, 12-нд 13-ны л одоо асуудлаар энийг хамгаалсан болохоос биш хаврын уралдаанаар би бол битос өвийг бол бүртгүүлсэн гэж ойлгохгүй байгаа. Энэ минийгаан бид нар их
Мэргэжлийн улсуудын хувьд бол бид нар мэргэжлийн юм ярина. Тэрнээс биш одоо морины тухай бол би ярьж чадахгүй. Яг л энэ миний одоо энэгээр одоо дагнсан ажилласан юм бол биш. Бид бол хүүхдийн хамгаалахын тулд л ямар одоо асуудлууд нь зөрчигдөд байна уу? Юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдэг дээр л хэлээд байгаа улсууд. Тэрнээс ч морин дандургуудаа юм уу хин нэгэн одоо бид нар бол биенийг танихгүй улсууд хэн ч бид нар биенийг танихгүй. Тэгэхээр бол хин нэгний даалгаврыг нэг зарим нэг төрөө эхэлж явах хэлээд байна лээ. Энэ бол даалгавар ш. Энэ бол бидний итгэл үншил. Мэргэжлийн дагуу хийж байгаа мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа л ажил гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол би бол одоо энэ хоёр төрлийн бас байгууллагын хийгээд байгаа асуудал дээр бол энэ гол тогтоол гаргаад асуудлыг шийдэхэд ингээ маргаан үүсгэж байгаа тэр талууд нь уулзчил бид асуудлыг илүү их хүүхдэд дээлтэй хүүхдээ хайрлсан хамгаалсан тийм л одоо шийдвэрээр энэ урд морных асуудлыг цааш нь бол авч явах нь бол бидний ёстой нөгөө соёл нь байх тал гэж би харж шүү дээ. Тэрнээс биш хүүхдээ амир наадчаад хүүхдээ өчнөө төчнөө өрөөл татуу болгочоод энэ бол манай соёлыг гэх юм бол энийг ямар ч орон хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдэн орсон байгууллагч гэсэн өнөөдөр засгийн газар өөрөө үргэн хүлээдэг бол энэ бол өөртөө л ирэх нэг буруу л одоо тийм өөрснөд буруутгах нэг л зам үйл болно л гэж би бодож байна. Маш товчхон нэвтрүүлэг өндөрлж байна. Шийдвэртэй холбоотой нэг зүйл бас тодтогч үлдсэн юм байна. Тэгэхээр 2005 онд бол цэцгийн шийдвэр гарсан. Тийм учраас захиргааны шүүх засгийн газрыг хянахгүй гэдэг байхгүй. Гэтэл энэ тэр бол өөр хуулиар гарсан шийдвэр гэдгийг түрүүн хэлсэн. Дээрээс нь цэцгийн шийдвэр гарснаас хойш бол 2005 оноос хойш одоо засгийн газрыг хариуцагчаар татсан одоо хэдэн зуун шийдвэр шүүх цэгийн дээр байж байгаа. Өөрөлдвөл засгийн газар төрийн жинхэнэ албаа хичээг хууль бусаар үнэлтгүй халтсан. Тэр нь дээж хүртэл явж тогтоогдоод тэр хүнийг ажилд нь эргүүлж томилсон ийм шийдвэр байна. Тэгэхээр ер нь бол засгийн газар өөрөө хуулийн дор байж байгаа. Тэгэхээр гүйцэтгэх дээд байгууллага гэдэг бол хуулийн дээр гэсэн үг биш. Доороо байж байгаа байгууллагыг захирнаа л гэсэн юм санаа гэж. Хоёрдугаар засгийн газрын шийдвэрийг зөвхөн улсын хурл засгийн газар өөрөө хяндаг байх юм бол энэ зөвхөн улс төрийн байдлаар хандна. Тэр бол шүүх шиг тэгж бодиттой факт хуулийн үндслэлээр асуудал шийдэж чадахгүй. Хоёрдугаар цэц энийг шийднэ гэдэг байна. Цэц шийдэх юм бол цэц нэгдүгээр зөвхөн үндсэн хуулийн маргаа авдаг. Үндсэн хуулийн 66 дээр байж байгаа. Үндсэн хуулийн биш бусад хуулиудыг засгийн газар зөрчсөн хэсэгтээ төрийн албаны тухай хууль, өөрөөдөө захиргааны ерөнхий хууль эдрийг бол цэц авахгүй. Тэгээд цэц рүү очсноор яг гэхээр иргэний эрхийг цэц бол сэргээдэггүй. Шүүх бол яадаг вэхээр хохирлыг нь одоо нөхөн төлөвлөж өгдөг. Ажилд нь эргүүлж томилуулдаг, цалингийн төлөвлөдөг. Тэгэхээр ийм зүйлийг бол шүүх эрх мэдэл хийдэг. Энийг бол ганцхан шүүх хийнэ гэж заасан. Тэгэхээр энэ бол өөрөө засгийн газар бүх хүмүүс байгууллагатай адилхан хуулийн дор байгаа гэдгийг бас энэ онцлж хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдрийн хэлцүүлэгт маань бид хууль зүйн дэцэд энэ хоёрыг бас өрсөн байсан боловч оронд руу томилолттой гэдээ бас хүрэлцэн ирж чадаагүй. Засгийн газрын төлөөлөлгүй бид бүхэн ярилцлаа. За гэхдээ одоо шүүхтэр явж байгаа энэ маргаан яаж шийдэгдэх болон за бас Монголын морин спорт уяачдын холбоо хүний эрхийн байгууллага болон олон нийтийнхаа шүүмжлэлийг хүлээж авч за энэ наадмын уралдаан болон дараагийн уралдаанууд дээр хүүхд хамгаалал дээр ямар дэвшил гарах болоо гэдгийг олон нийт бол маш анхааралтай ажиглаж байгаа баха гэж би бол одоо тийм мэдрэмж төрж байна. За Гөгөө цэгийн мен дээр бидний явуулсан сансуулга бол нэвтрүүлэг дуусахад бол хിവэрэ байна. Маргааш Гөгөө цэгийн мен дээрээс та бүхэн энэ нэвтрүүлгийн онцлогчлуудыг унших боломжтой. За хүүхдээ хамгаалаад уламжлаач алдахгүй монголчууд маань бас яаж энэ хүү одоо маргаан дээр шийдэл болох болоо гэдэг манай ярьдаг цус эргэж мэдээлэх болно. Хамт ус үзэгч та бүхэнд баярлалаа. Хүрэлцэн ирсэн. Та бүхэнд баярлалаа. Монгол телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр Монгол улсын хуулинд үзэргүүлчлэгээний талаар хууль байдаггүй. Гидсний суулгалтын 60-70% нь хөрсний бохирдлоос үүдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн 1 жилийн үйл ажиллагаа санхүүт хийсэн шалгалт дуусжээ.
Үзэгч та бүхэн эдгээр болон бус мэдээллийн дэлгэрэнгүй өнөөдөр орой 20 цагаас оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөс шууд хүлээн авч үзээрэй. Ерөнхий сайд дасан амар жаргал удахгүй болох Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? Зөв цагт нь зөв хүний гаргаж ирээ зөв газар нь байршуулна гэдэг бол аюулгүй том төрийн бодлого ухаан. Өнөөдөр удахгүй хийх цаадаа харъя. Энэ бүхний талаар хар хайрцаг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Чи намайг мэддэг шин. Би ч гэсэн чамаа мэдэх ёстой байгаа ч гэсэн. Даадаад өгье. Тэрсгийн хоёр хүн үлдээснэ. Аlis нуудаа. Би амлсан. Намайг уучлаарай. Ээж ав гэрвүүлж байгаа. Бидний ажил дуусахгүй. Бид хизээч бууж өгөхгүй. Миний ертөнцид миний дүрмэл үйлчлэнэ. Энэ бол дайн. Ямар ч хууль үйлчлэхгүй. Хослолтой мессеж болмоор байна уу? Бид зохицуулна. Нийслэл төрийн болох үеийн хвшлийн 597 гаруй цэцэрлэг байна. Үүнээс 145 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 30 мянган гаруй хүүхэд цэцэрлэггүй улмаас гэртээ хүмүүжиж байна. Тэгвэл гинтэс авах судлалын үндэсний төвд төлөгдөлтийн улмаас насарж байгаа хүмүүсийн 76.5%-ийг тгээс 5 насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн гэртээ төлөгцөөр байгаа юм. Энэ мэтчлэн нийгэм тулгамдж буй олон асуудлыг хөндөөн авч бодит үр дүн гартал нь бид сурвалжлан мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэх болно. Хөтөч мэдээллийн хөтөлбөрийг даваагаас баасан гарагийн 12 цагаас үзэгч та шууд хүлээн авч үзээрэй. Сайн эрүүл амьдралын энгийн жор. Мами пака. Их хүн үрдээ хамгийн сайхан хүсдэг. Жихол хүүхдийн жухал хэрэглээ учраас би сайн судалж чанарыг 100% мэдсэний үндсэн дээр Японы номер 1 жих Mami Poco Extra Dry бяцхан хүүдээ сонголоо. Чанарын баталгаа хөтөлбөр эхэллээ. Хэрв чихний чанар таны сэтгэлд нийцэх бол төлбөрөө 100% буцаан аваарай. Миний хүү төдийгүй таны хүүхэд эрүүл ая тухтай байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Mami Poco. Энэ хэргийн ард маш олон бүлэг этгээдүүд байгаа. Ямар ч гэм зэмгүй хүүхнийг зэрлэгээр хөнөөсөн байх. Үгс чанцхан алга. Та яаж юм гэж өөш. Хамт хэлгэрмэр. Насан төвшөд өөр хаач үсэх. Төслөө! Хадаа! Амтд шарсантайгаа KFC-д байдаг. KFC Онши торнадог 50% хэмдрүүлэн авахыг хүсвэл хай брендийн хөдөөж, хөргөж, телевизэр, угаалгын машин билетийг PC модоос худалдан аваарай. Hello Spring. Уншуулалтаа худалдаа PC мод хэллээ. Утас 7575 3535. Ирээдүйд хөтлөх торгон жолоо. Toyota Land Cruiser. Та бүхнийг Австрали, Шинэ Зеланд, Солонгос улсуудын ихтэй сургуулийн боловсролын өдөрлөгт урьж байна. Өдөрлөг нь 3 дугаар сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд 11-ээс 5 цагийн хооронд болно. Та өдөрлөгт ирэхдээ CV паспорт, сургуулийн диплом, дүнгийн хуулбарыг авчран сонгосон сургуулийнхаа төлөөлөгчтэй уулзсан бүртгэлийн хураамжгүйгээр сургуулийн урилга газар дээр нь авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 55 22 тэгтэг утсаар холбогдно. Мэдээллийг аваад
бэлгээж аваарай. Баада боловсролын төв. Мами Поко, өглөөний минь наран дэсэн ачуур ямар таатай юм бэ? Ийм хуурай. Шинэ Мами Поко Extra Dry. Хей! Японд бүтээгдсэн хурдан шингээгч сулуудтай учир шингэнийг хурдан шингээж ахин дахин шийдэн ч 12 цагийн турш гадаргуй хөөрэ байлгана. Арьс нь ямар зөөлөн хөөрэ юм бэ? Бяцхан хүрээ арьс нь хамгийн